Окей. За өнөөдрийн маань яриа болохоор энэ жил Момшогийн шалгалтанд нийгмийн ухааны их сургуулиар өгөөд одоо хамгийн эцсийнхээ хариуг тэнцэн гэд авсан байгаа. Ийм 4 симпайн одоо оролцсноо. За тэгээд ерөнхийдөө те энэ 4 симпай маань шалгалтандаа яаж бэлдсэн. За тэгээд юу юуг анхааруул зохистой юм. За тэгээд өөр одоо те явах гад юундээ бэлдэж гин гэдэг ч юм уу та бүхэнд байгаа асуултуудаа бүгдийг нэлен далангуу асуугаарэ. Тэгээд яг иймэрхүү төрлийн ярианууд бас ингээд зөндөө яваад хүүхдүүд маань бас яаж оролцох яах вэ хүү гэдгийг айгу мэддэг болцсон байгаа. Тэгээд айгу гоё чөлөөтэй нэлен далангуу гоё халуун дулаан яриа өрнүүлэх байх гэж бодож байна. За тэгээд 19 дугаар үеийн дүлгөөн, П-дүлгөөн 19 дугаар үеийн Биндрия. За тэгээ 19 дугаар үеийн хажид цэцэг нар маань одоогийн байдлаар ороод ирсэн байна. За 18-ийн дүлгөө өгчнөөс утгагүй ороод ирэх баха. За тэгээд манай гурав юу ч гэсэн өөрсдийгөө жоохон дэлгэрэнгүй танилцуулаад явах уу? Ямар нэрээ хэллээд те тэгээд яг ямар мэржлэр ирээдүйд сурмаар байгаа юм. Тэгээд өөр юу байх вэ? Тэгээд юу момшоод ингээд тэнцэн гэсэн яг хамгийн сүүлийнхаа хариуг аваад ямар реакц гаргасан бэ? Ямар сэтгэлдээ байсан? Тэр яг сүүлийн хариу сонсоход ямар байсан тэр тухайгаа хуваалцъя. Окей. За дүлгөөнөөс эхлэе. За. Багш. Бас хүлээж ямар сэтгэлдээ байсныгаа. За. Хин яар. Инхүү ярьж тийм. Окей. Тийм хүлээж байхдаа яаж эморч байсан талаараа бас ярээрэй. Би өнөөдөр нэг жоох юм фаны дээр тавьсан байгаа шүү дээ. За. Би болохоор профессор ингээд дэлгэн 19 дэх үеийн төгсөж тэгээд Момшогийн нийгмийн ухааны их сургуулиар одоо тэнцээд Японд ч ерөөдөө бол дипломч болох хүсэлтэйгээр одоо сурах гэж байгаа. За нэг тиймэрхүү хүүхэд байна. За тэгээд ерөөдөө бол би Момшог бол бэлдэж эхлэе гэж бодсоор байгаад яг нэг 12 дахь ангиас ерөөдөө бэлдэж эхэлсэн. Яг ингээд 12 дахь анги хүртэл болохоор ингээд ерөөдөө өөртөө хэрэгтэй гэсэн бүх ингээд сургалтын материал зэрэг ч юм уу ингээд номнуудаа ингээд цуглуулж агаад яг 12 дахь ангийнхаа нэг 2 сараас ч юм яг нэг карантин нэгсэндээ те. Яг карантин эхлэнгүүт чи ихнээсээ ингээд за бүр ингээд одоо ингээд ер нь бол тэгээд гайгүй хичээл рүүгээ явах мох ч юм ингээд яг сургууль руу явах ингээд замын ингээд зардал мардал ингээд цаг маг алдахгүй юм чинь одоо жигнэсээ бүр яг шамдж чишээ гэд эхэлжсэн. Яг тэгээд 2 сараас эхлээд ерөөдөө бол ингээд та бүхний мэдэх ингээд чатошки гэдэг да Японы нэг цэгэр ном. Тэрний ингээд 2 дээр нэг хүн бийг ерөөдөө бодж эхэлсэн. Яг тэр номыг ингээд ерөөдөө бодж эхлээд баг ер нь дуустал нь бодсон. Гэхдээ яг бас арай дуусаагүй. Тэгээд тэрийг бодож дуусаад дараа нь тэгээд Агийн агшийн номын яг ихэд бол оны материалуудыг тэгээд нэг зарим нэг хэсгэн бүлгүүтээ яг тухайн үедээ бодож дуусгасан. За тэгээд яг ингээд бэлдэж авахад ингээд нэг хэсэг анзаарсан зүйл нь юу гэх юм бол одоо ингээд ганцаараа ингээд суугаад олон цагаар удаан бэлтгэхээр яг төвлөрч чаддаг. Гэхдээ яг ингээд төвлөрцсөн ингээд илүү ингээд өөр чинь ингээд ачаал ингээд ундаг санагдсан. Яг чинь би ингээд тухайн тэр карантин эхлээд одоо ерөөдөө бол гайгүй завтай болчихно гэж өөртөө үзээд тэгээ ерөөдөө өдөр болоо яг өөртөө нэг 10 цагийг яг зөвхөн 10 цагийн турш би ингээд хичээлээ ингээд яг ингээд өдөрт ингээд 10 цагаар ингээд 7 нагт 70 цаг гэдэг ерөөдөө яг хичээж үтсэн байхгүй юу? Яг тэрийг нэг бүтэн нэг сар явчаал тэгээ шууд дараагийн сараас нь толгой өвдөл хардаар зүудэлдэг болоод тэгэл дууссан. Тиймээс ерөөдөө бол нэг тийм нэг их хэмжээгээр хийж байгаадаа биш яг нэг үр дүнтэйг хийж байгаа нэг тэр одоо их юм баг цагаарч болтоо нэг үр дүнтэй их ингээд өөртөө нэг аргыг олоорой гэж бас та бүхэнд хэлье. Тэгээ яг ингээд Момшоо болохын 1 сарын өмнө ингээд одоо энэ Биндрия сууж байгаа. Тэгээ бас дээрэс нь өөр нэг манай үе нэг 2 хүүхэдтэй хамт нийлээд бид тэр ингээд Момшоодоо яг өнөр яг багаараа бэлдэж суусан. Яг тэгэхэд бол нэлээд үр дүнтэйс. Яг гэх юм бол ингээд ганцаараа сууж байхдаа ингээд нөгөө нэг өөрөө номнуудаа хийгээд ганцаараа ингээд сураад байсныгаа яг тэр сүүлийн 1 сард нь ингээд бүгдийг баттгаж нийлүүлээд тэгээ өөр хүүхдүүдийн бас нэг ингээд туслахаас хаалцаад шууд одоо ингээд илүү одоо юу гэх юм баттгалын хувьд бол нэлээд гүнзгий болж чадж байгаа юм л да. Тиймээс ирэхэд бол та бүхэн яг өөрсдөө хийж агаад
боломж нь олдох юм бол бас нэг найзуудтайгаа бас давхар хамт хийж одоо хамт ярилцаж үзэх юм бол илүү үр дүнтэй байж чаддсан байлээ гэж бас та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд Момшогийн хариу сонс гэдэг бас жоохон сонирхолтой даа. Яагаад тэгэхээр би ингээд өмнө ингээд Момшоо тэрөө тэнцчих юм бол зүгээр ингээд бүр нэрээ носолоосаа унжуулаад бүр уйлаад яг ингээд баска гши бүр ингээд хормонд баг носолоосаа арчин гэж боддог сахтай. Тэгсэн чи карантин болцоо. Тэгээ яг карантин чи зүгээр ингээд гэртээ ингээд сууж агаад манайхан бас ингээд яг ингээд чатанда хэлээд эхлэхгүй. Яна хариу гарсан шиг байна ингээд. Тэг яг ингээд шууд өөдөөс нь залхаа асууч ихээр бас нэг жоохон амар айж байгаа. Гэтэ яхаа сүулт нь залхсан л та. Тэгээд эхлээ шууд залхаал яг өөрийнхөө дугаар хэлээл яг яхад яг уулын 2 секунд болсон заяа. Тэгэхэд би зүгээр яг өгч байгаа юм чи. Яг шууд тэр нэг заа байж байгаараа минут үгээл яг нэг 2 секунд болж байгаа бүр яг ингээд зүрхмөрх зогсоод яг өгч байгаа юм чи. Тэгэл яг ингээд сонсчихсан чинь минут тэнцсэн байж таг ингээд бүр шууд ингээд бүр хийх үгүй болоо шууд аваа онгож авч. Бүр ингээд бүр гайхацаа. Тэгээ бүр яг юу ч хэлж чадаагүй яг тохоо өдөө бүр ингээд бүр нэг гацлын бүр шоконд ороод тохоо одоо гацчихсан. Тэгээ одоо яг нөгөө нэг сүүлийн тэр ярьсан ш тасаа ингээд хамгийн эцсийн хариу хүртэл нэлээд боддог л та. Жишээл манайх ч болохоор яг 12 сард ярилцлага 12 үл юу лээ? 10 сард тий 10 сард ярилцлага авчаад тэгээ 2 сард ингээд эцсийн хариу гарч байгаа байхгүй юу? Тэгээ яг ингээд бодоод үзэнгүүт ингээд зөвөр 10 сар 11 12 тэгээ 1 2 гэх бүр баг 5 сар болж байгаа байхгүй юу? Тэгээ баг 5 сарын хугацаанд бол зөвөр ингээд хэрвээ чи унах юм бол яах вэ гэдгээд бүр тийм ботоос ерөөс орж ирээгүй. Яг юухийн хэрвээ чи одоо унчих юм бол дараа жил өгнө. Одоо чи яг дараа жил өгч чадахгүй ч юм уу нэг тиймэрхүү нэлээд бас ер нь жоохон яг үн нэлээд жоохон хэцүүлсэн. Тэгээд яг хуу тэнцсэн болохоор одоо гайгүй санаа аварсан. Гэхдээ яг ингээд бодоод үзэх юм бол дараа жил ерөөдөө л өгч байгаа бол нэлээд одоо ингээд сэтгэлээ ерөөдөө хурцлаад бэлтгэх хэрэгтэй шиг. Жишээл одоо ингээд унсан ч гэсэн одоо ингээд дараа нь үргэлжлүүлэх одоо ингээд сэтгэлийн хаттай ингээд байх юм бол илүү үр дүнтэй санагдсан. Тэгээд яг тийм сэтгэлийн хатмаа бол яг ингээд бүр нэг ерөөсөө одоо дахиж өгөхөөс ч бүр нэг затлуутай нэг амар ер нь бол тэгээд аюу сэтгэлийн юу мохтын билээ. Зөв нэг тиймэрхүү л. За баярлалаа. Хажид цэцэг ярих уу? За тэнүү намайг хажид цэцэг гэдэг. Тэгээд most сая бизнесийн сургуульд сурж байгаа. Тэгээд одоо Момшоо тэтгэлгээрээ бас бизнесийн удирдлагаар сурна. Тэгээд тэгээд дүр юу ярих гэхгүй. Нэг Момшоод тэнцэн гэдэг хариугаа сонсоод хариу сонсох хүртлээр ямар сэтгэл зүйн байдалтай байсан гэх юм уу? Хариу сонсоод тэгээд нэг бол тэнцсэн гэсэн хариу авна. Эсвэл тэгээд тэнцээгүй гэсэн хариу авна. Тэгээд тэнцэх юм бол тэгэл л та. Тэгэл тэнцээгүй гэсэн хариу авч магадгүй шүү дээ. Тэрэндээ жоохон бэлдээд ч гэх юм уу. Хэрэг тэнцээгүй бол ингээ миний саяны сурчсан 1-р курсын дүн 3.5-аас дээш хэвчээ. Тэгээд тэр 3.5 та хүрэх гээл сургуулийнхаа хичээлийг сайн хийгээд явжсан. Тэгээд тийм болохоор нэг Момшоогийн талаар эхлээд бол нэг бодоогүй. Тэгээд эхний 1-р семестр дуусаад бас дахиад 1 сар Момшоогийн хариугартаа төлөөсөн. Тэгээд тэр үед зөндөө бодсон гэхгүй. Тэгээд анх хариугаа сонсоод тэгээд хүүхдүүд яг тэнцсэн маань эхлээд дүлгөөгч ингээд өглөө тэнцсэн маань ингээд тэгээд за тэгэл бид нарт удахгүй хэлэх юм байна да гэж даа ингээд хүлээгэлсэн өглөө 9 цаг асансаа тэгээд өдөр бүр 2 3 хүртэл хүлээд ерөөсөө хариу ирдэггүй. Тэгээд тэр өдрөө нь бас хурдан сонсохгүй бас 1-р курс хаан төлбөрийг бас авах хэрэгтэй байсан. Тэгэл шууд залгаал асуусан л та. Тэгээд асуусан чинь тэнцсэн байна гэлтгсэн. Гэтэ ингээд нэг нэр андуурсан болов гэж доод ерөөсөө итгэжгүй. Бид нарт ингээд аль биесны мэйлийг өстөхгүй. Тэгээд бид нар ингээд мэйлийн ирэхээс нь өмнө шууд утас руу залгаад төрүүлээд асуусан болохоор ингээд яг баттай мэдчих чадахгүй. Тэгээд нэг анх сонсоод нэг хэр баярлаагүй шүү дээ. Андуурсан мэж маадгүй гэж доод бодлоо баярлчих юм болов гэж доод. Тэгээд мэйл ирэх хүртэл хүлээж аваад тэгэл мэйлээ харж чам тэнцсэн байх гэхээр нь тэгээ баярлаа гэдээ тасцсан байсан юм дөө. За гэл. Тэгээл бас шүү. За баярлаа. За Биндрия.
За сайн байцгаана уу, намайг Нямсангийн Мэндрия гэдэг. Нийгмийн ухааны сургуулиар өгсөн. Тэгээд чиглэл болохоор эдийн засгаар сурах гэж байгаа. Тэгээд сая ч гэсэн бас хажаа шиг мост эдийн засгаар сурч байсан. Тэгээд би бол амар стресстэй ёо. Бүр үнээр стресстэй хариугаа хүлээжсэн. Тэр дүлгөөний илнэр 5-аас оруулж байгаа. Тэгэл тэр үед чинь хүн угаасаа өөрөө тэнцсэн бах гэж боддгоо. Тэгэл ёо за би тэнцээг одоо тэгээд тэнцээгөө гэдэг хариугаа авчаа багш нартай юу гэж хэлнэ, ээж аав нартай юу гэж хэлнэ ёо. Тэгээд хаашаа харж бүхнээ л гэж бодчихсон. Тэгэл би бүр ээж аавтай тэгэл за хариугаар гарах өдөр надтай юм ярихгүй шүү. Би ингээд 7 хоног юморч меморн тэгээд надаас бити янз бүрийн асуугаараа гэж тэгэл хийж идэв ус ахгүй юу. Би бүр тэгээд 2-3 удаа ингээ хариу гарч байгаа юм чи бүр зүүдэлчихсэн шүү дээ. Ингээд бүгдээрээ тийм ингээ би ганцаараа унтсан тэгээ ингээ тэгэж зүүдэлдэг. За бүр артлаа ингээ момшог хариу ботцоо. Тэгээ би нөгөө нэг мат тэгээд англи хэл хойлогдсон шүү дээ. Тэгээд матасаа харж ирж байхдаа мат амар сэтгэлдээ хүрээгүй юм уу нэг тийм жоохон таарах байсан гой өөрөө бодчихсноос тэгэл матасаа гарч ирчихэл өөрийгөө унтсан гэж хэлээл тэгээ бодоод тэгээ бүр ойлч муулаа тэр өдөр чинь балаагийн авчихсан шүү. Тэгээд тэгжсэн болохоор нөгөө нэг олоос чагсааж хэцээ хариу гарч байгаа болохоор угаасаа мата жоохон таарах байсан болохоор тэнцээг байх гэж одоо тэгээд амар тэрэндээ ер нь бол бэлтгэлтэй байсан өөрийгөө тэнцэхгүй гэж бодоод тэгэл за тэгээд яг дараа жилээс олноо одоо хариугаа арчаад яг ингээд тэнцээгөө гэдэг готролтой орчоод тэгээд дараа нь хичээлээс амиргээ дараа жил тэнцнээ мэдснэгээ бүр тийм бодол мотолтой бэлтгэлтэй байсан чинь тэгээд яг тэр хариу гардаг тавтах өдөр би нөгөө лекцэндээ суужсэн чи групп чатанд өглөөч хөөе хариу гарчлаа манайхаа би тэнцсэн шүү гэж ирэл тэгэл би бүр яа нийгмийн ухаан дээр явж байгаа юм биш одоо удахгүй бид нар л залах юм байна да гэж амар хүлээгээл тэгэл 2-3 цаг үлээсэн чи байдгүй. Тэгээд сүүлдээ бүр за нийгмийн ухаанаас төлөвлөсөн файл тэнцсэн юм байна. Тэгээд ингээ бусдын тэнцээг болохоор уус залахгүй өөр хүүхдэд рүү задгаа явчлаа гэж бодоод тэгэл амар хүлээгээ орж ирдгүү. Тэглээлсэн гэсэн чи төлөвлөсөн файл за манайхаа залгаа асуучих юм уу? Болно гэсэн бүр ингээд байж ядаа тэгвэл залгаа асуучих болно гэсэн шүүгээ. Тэгээ би залгаа асуухгүй юу? Тэгээд тэнцэн гэсэн өмнө анх залах гээд тэгээ би буруу сонссон ч хяна тэнцээгөө гэдгийг тэнцэнгээ сонссон биш үү гэж амар стресстэй тэгээд нөгөө цалган багш групп чатан дээр за хариугаа өнгөт манайхаа ингэсэн шүү тэгсэн шүү багштай лэргээ багшлж чаддгүй яг нэг батлаагүй ингээ өөрийгөө тэнцэнгээ хэлсэн чи дараа нь тэнцээгөө юу яана гэж таа. Тэгээд хэлчихгүй байж байгаа. Тэгээд нөгөө муусын төлбөр гэдгсэн шүү дээ 3-аас өмнө хичээлээ цуцлал төлбөрөө 100 эргүүлж авахсахгүй юу. Тэгээ тэр цаг болоход тэгээ байц сууж одоо тэгээ ахаа залхсан. Би бүр хоёртаа залхсан шүү дээ. Начиг тэгэж олон залхсан байхгүй хөө. Тэгээд бүр регистрийн дугаар, мэрэгчл зөрчил бүх юмаа сонсоо тэгээ тэнцсэн байна гэж сонсож яг итгэж гэх шиг. Тэгээд амар гоёсэн. Тэгээд ээж авруугаа залгаал гэсэн чинь манай ээж ойлж мэлээ яа. Тэгээс өөрөө ойлсон л таач гэх шиг. Амар гоёсэн. Тэгэд ер нь хариугаа хүлээх хамгийн стресстэй юм дөө. Би бүр телефон руу байнга чигдэг шүү. Телефон одоо яана хариу гардгүй одоо хоёлоо унцаа яана байна гэж. Тийм л юм ярьж цуудаг гэсэн үтэй өөрөө. Тэгэхээр тэр гоё юм бэл. Тэгээ одоо хүртэл тэр гоё мэдрэмж байгаа ч. Ааха. Зөв. За баярлалаа. За хүүхдүүдэд асуулт асуувал бас нөгөө чат руугаа шууд бичиж болно шүү. За аль эсвэл микрофоноо нэгээд асууж болно тий. За тэгээд миний зүгээс ямар асуулт байна вэ гэхээр энд ер нь бол бас нийгмийн ухааны салбарын хүүхдүүд бас нэлээ нийгмийн ухаанаар явах байгаа хүүхдүүд нэлээд төгссөн байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд та гурийн хувьд те мэргэжил сонголтоо ер нь хийхдээ яагаад одоо яг энэ нийгмийн ухааны салбарыг сонгосон юм бэ те одоо юу гэдэг яг та гурван маань Монголдоо бас их сургуульд нэг хагас семестр сурсан байгаа. Тэгээд бас ер нь юу судалтай юм байна, яад юм байна, нийт юм байна гэдэг талаар нэлээд бас мэдээлэлтэй байгаа бах тий. Тэгээд хэрвээ нийгмийн ухаанаар явах гэж байгаа бол ийм зүгээр шүү, тэгвэл зүгээр шүү гэд бас зөвлөгөө байвал кохай нартаа хүргээч гэж хүсэж байна. За саяныхаа дараалал явчих дөө. За одоо юу гэх ерхэд бол би яг момшоогоор л яг явна гэж бүр нэлээд шийдсэн байсан. Яг үнэхээр Монголын их сургууль бол би сурч чадахгүй зөвөр шууд момшоогоор л явахгүй бол нэрээ болио гэсэн яг нэг яг шийдсэн байсан болохоор Монголын их сургууль бол нэг тийм ревю гаргаагүй. Гэхдээ яг ингээд хэрэг би унтсан бол яг дараа жилээс яг момшоо өхийн тулд одоо ингээд семестрийн маань одоо ингээд дундаж маань ингээд 3.5-аас дээш байх хэвээр. Тэгээ яг түүнээсээ дээш бол гартал нь олсорсон. Тэгээд
Монголын их сургууль бол яг өмнө ихэд надад бол нэг тийм яг муухай санагдаагүй. Яг сайн юм нь бол байсан. Тэгээ хүүхдүүд нь ч гэсэн нэлээд идэвхтэйсэн. Гэхдээ би болохоор ингээд ялч ингээд сүүлийн одоо тэгээ 2 3 жил ингээд асар олон хүмүүсийн итгэлийг ингээд зур авчаад яг моншоогоор ингээд явна гэж ярьчаад тэгээ явахгүй болохоор бүр нэг шаар хогийн юм шиг санагдаа. Тэгээ алчгүй ингээд одоо зөвхөн моншоо гэдээ ярьсан юм л та. Тийм тэгээд яг Монголын их сургууль бол надад бол нэг тийм асуудал бол байгаагүй. Тэгээд яг сураад төгсөл бол нэг дайжгүй санагдсан. Юу нөгөө мэрэгжил сонголтын хувьд Тийм. Яг би болохоор өөрөө ингээд ерөөсөө багасаа ингээд олон улсаар зөөр аялал хийсмээрээд байхгүй юу. Яг ингээд нэг тийм амар сонирхолтой. Тэнгүүд яг ингээд эрсдэхээр ингээд болохоор яг ингээд өөрөө яг дипломатийн ажиллаар ингээд гадаад руу явж байгаа байхгүй юу манай гэрүүлээрээ. Тэгэхээр би яг ингээд бүр улам хилээ сонирхолтой болж байгаа байхгүй. За нэрээ би чи хэрвээ дипломат болчих юм бол зөөр танилтаа аваад өөр улс руу ингээд явж болох юм байна гэж бодоод за тэгвэл би ерөөсөө ер нь дипломат болчихъя гэдээ ирэх тухай шийдчихсэн. Тэгээд одоо яг тэрний хэдэл үзэсгэндээ. Зөв. Окей. За хажид цэцгийн юмд. Ямар вэ? Би ингээд мэрэгчлээ сонгохдоо ингээд амар олон зүйлийг хийж үзчихсэн. Тэгээд эхлээд анх ингээд 7 дугаарын класс ингээд физик олимпиадад явдаг гэсэн. Тэгээ хуучин сургуультай. Тэгээд физик олимпиадад явж байгаад тэгэл ер нь ингээл биологийн олимпиадад ороод Монгол хэлний олимпиадад ороод тэгэл амар олимпиадад ороод яваадсэн. Тэгэл физикээр яваал инженер энэ төр болох юм байна гэж бол шинэ Монгол руу шилжиж ирсэн аахгүй юу? Яг физиктэй сайн гээд тэгээ сонсоод яг физикээр сурах гэж шинэ Монгол шилжиж ирсэн. Тэгээд манай хуучин сургуульд ингээд нийгмийн хичээл жоохон төрүүлээл үтцсэн юм билээ л дээ. Тэгэл би ингээл 14-т орж ирэл амар нийгэм дээрээ толгой зөхөдсөн байхгүй юу? Ингээд хөгчийн заагчсан юм ингээд төрүүлж мэдцэн. Тэгэл за би ч талаач юм байна гэж бол тэгэл нийгэмд амар дуртай болоод тэгсэн чинь тэгэл жоохон төрүүлээд үтцсэн байсан л лээ. Тэгээд ингээд дуртай болсон болохоор тэгээ нийгэмд юу гаагүй сураал. Тэгэл за би ч юу нийгмээр хам байна гэж доод. Тэгээд 11-р ангидаа бас нөгөө судлаад сурагчд орчихсон. Тэгээд ороод бас гайгүй төрүүлж мүүлсэн болохоор бүр дуртай болоод тэгэл их сургуульд ороод бизнесийн заавал үзэх ёстой хичээлүүд гээд бид микроэкономикс тэгээ макро энэ төр. Тэгээ микрогийн сонгоод үзсэн чинь бас ингээд амар сонирхолтой санагдаад тэр нь уг нь ингээд хүүхдүүдийн дандаа ингээд муу гарчаад унчаад идэг хичээл юм билээ л дээ. Тэгээд яг үзсэн чинь ингээд бүр амар сонирхолтой санагдаа. Тэгэл кейсээр хагаал тэгэл гайгүй бараг 4 мөрөө голчтой гараал. Тэгэл за энэ миний мэрэгчлэл муу юм байна гэл тэгэл мэрэгчлээ сонгочихсон. Нийгмээр явахтаа зөвлөгөө байна уу? Их сургуульд орохоос өмнө ер нь иймэрхүү юмуд хийж байвал зүгээр шүү гэдэг ч юм уу. Тийм. Би ингээд баахан ингээд биологи олимпиадад явжсэн да ингээд амар харамсдаг байхгүй ингээд. Ингээд яг ганц хоёр медальтай болсон л тоо. Гэтэ одоо ингээд бодохоор ингээд тэрнээс одоо ингээд үлдсэн ингээд мэдлэг гэхээр ингээд амар жоохон тэрний оронд яг нийгмээр явъя гэж шийдсэн юмсан бол хилээ бас сайжруулчихсан бол надад арай ашигтай байх байсан ч юм гэж боддیں۔ Тэгээ нийгмээр явах ч бол ингээд бүр Японы англи хэлээ ингээд сайн сурсан л дээр ах гэж бодож байгаа. Окей. За баярлалаа. За Биндрийн юу? За би болохоор нөгөө эдийн засгаар явах гэж байгаа гэлсэн. Тэгээд мэрэгчлээ би бол бус хүмүүсийг бодвол амар удаан бодчихсон гэж бодсон. Бүр бага ангид бол манай нөгөө эдийн засгчгүй. Тэгээ банкнд ажилладаг. Тэгээд аавгаа дооч явж байгаа. Тэгээд бага ангидаа угаасаа эдийн засгч болно гэж боддог байж байгаа. Тэгээд доод ангидаа амар хөрөвчөөс юм аа нэг юм ч болно гээл нэг хуульч болно гээл ингээл бүр дэвэн дэлхийн баахан мэрэгчл бодож үзчихсэн. Тэгээд ингээ хахлах ангид ороод ингээд шилжиж би 10-аас шилжсэн шин Монгол руу. Тэгээд яг шилжээл ингээл амар програмын зүрх өдр гараад тэгээд ингээ бүх юм шинээр үзэж байгаа юм шиг байгаа. Тэгээд ингээл бүх хичээлээ хийгээд явдаг л та. Тэгээд 11-т нөгөө байгалийн юм гэж залхаад байгаль руу орт юм уу гэж нэг хэсэг нэлээд ботсон юм уу юмч болт юм уу гэж бодоо. Тэгээд яг гэхдээ би физиктэй амар дургүй байсан л та. Тэгээд тэрнээс болоо юм бол байгаль руу орох болсон. Гэтэ тэг яг ингээд мэрэгчлээ сонгосон чинь зүгээр ингээд дотроос нэг юм за би ер нь эдийн засгч болох хэрэгтэй доо гэд нэг сонирхол тэндэж байгаа юм шиг нэг тийм
өөрийн гэсэн мэдрэмж ядтаа нэг тийм 6 дахь метр гэх юм уу. Яг тэгээд угаасаа эдийн засгтаа дургуй юм болохгүй тэгээд таалагдчихсан болохоор за ингээд эдийн засгаараа яваад үзээгээд тэгээд ер нь тэр нь ч болсон байлээ. Мост ороод яг ингээд чиглэлийнхаа мэрэгжлийнхаа хичээлийг үзсэн чинь яг бусад хичээлээ сонгын сонирхолтой нэг эдийн засаг гэж таарсан. Тэгээд ер нь яг өөрийгөө сонсоод яг өөрийнхөө таалагдсан юм хийсэн зүйл гэж бодож байгаа. Мэрэгжил сонголт дээр бол тэгээд яг нийгмийн ангийнханд гэвэл яг хажааг хэлсэн шиг хэлээ аягүй сайн сайжруулах хэрэгтэй. Тэгээ мост орсон ч гэсэн ингээм хичнээн Монгол улсын сургууль ч гэсэн багш нар чинь ингээ англи дээр материал өгчтэй. Тэгээ ер нь нийгмээр явах гэж байгаа чинь тийм тоомо физик биологи сайн бодохгүй. Тэгээ англи хэл ер нь бол англи хэл аягүй сайн байх хэрэгтэй. Тэгээ ер нь юм зам аягүй сайн уншаад судлаа сурцсан байхад ерөөсөө илүүдэхгүй дараа нь чамд өөрчлөлт хэрэг болно. Тэгээд хэлээл ер нь аягүй сайн сайжруулах хэрэгтэй. Окей, за баярлалаа. Хай бэлгөнөө. Митийн нэгийг байна. Нэгдэг байх шиг байна. Мик нэгдэг байна. За баярлалаа гурав. Тэгээд ахаад би нэг асуулт асуучих. Одоо ер нь ингээд сайн уу? За би тэгэхэд яриа ажиллаж явчих. Тэгээд уучлаарай ажиллах. Зүгээр. Тэгээд одоогийн миний асуух байгаа асуулт болохоор ер нь яагаад момшоо юм бэ те? Одоо яг ингээд кохай нарт нь манай сургуульч угаасаа ингээд момшоо ижив гэл амар тийдэж штэ те. Ингээл зарим хүүхдүүд бол айгу бүр эсрэгээрээ бүр жоохон дарамттай ч юм шиг санагдаж байгаа байж магадгүй. Тэгээд өмнөх яриан дээр гарсан л да нөгөө нэг байгалийн ухааныхаа ярьж хахад ер нь бол ингээд момшоо гэдэг энэ шалгалтыг чинь те манай одоо багш нар ингээд маш олон жил ингээд судалсан бүр ингээд ямар юм ирдэг гэдгийг маш сайн ингээд мэдээд тэрэнд яаж бэлтгэх гэдэг ийм хөтөлбөр ингээ гаргаад ирсэн ийм шалгалт байгаа учраас та нар яг тэр замаар ингээл явсараа л одоо эндээс нэг жоохон ийшээ ингэж гарч ирэх нэг тийм зүйл байгаа юм аа гэд хэлжсэн. Тэгээ би ч гэсэн тэрийг сонсоод яг тийм болов уу гэж бодож исэн. Тэгээд яг одоо ингээл шалгалт илүү ойртсон тий. Хүүхдүүд чинь нэг 10-11-тэй бол яг нэг за би ер нь бол зүгээр момшоод тэнцэл явчин даа гэдэг ч юм уу нэг тийм хуурай ихтгэлтэй байдэн шүү дээ тий. Тэгээ 12-таа ороод яг ингээл нэг бодит байдал дээрээ тулаал ингээл ирэхээр нэг тэр итгэл нь байхгүй болол тий. За би ер нь тэнцэхгүй байх, ер нь юмаа хийхгүй юм шиг байна. Ер нь болдог ч юм уу гэдэг ч юм уу. Тэгээ яг нэг та дөрвөөс ингээд те нэг тийм гоё итгэлийг хүүхдүүд айгу гоё өгөөсэй гэж бодож юм л да. Ялангуяа одоо манай 12-ын ингээд энэ жил ингээд карантинлэгдсэн. Тэгээд одоо бас 3 сарын дараа ингээд шалгалт нь болох гэж байгаа те. Энэ 3 сард ер нь ингээд яаж өөрийгөө бүр амар тийм чанартай бэлдэж болох вэ? Сэтгэл санаагаа ер нь ямар байлгах ёстой бэ? Тэр талаар нэг зөвлөгөө өгөө. За дүлгөөнөөс эхэлтээ. Саяныхаа дагаалал яваад дөө. За яг хоо би зөв нэг хувьдаа бодсон юм л та. Хүмүүс ингээд нэг амар те ингээд бос хүмүүс ингээд амар авьяастай болохоор би ерөөхдөө бол яг энэ авьяастай хүмүүсийн доорл авах юм чинь ер нь ягаад чих хэвтэй ч юм уу нэг тиймэрхүү боддоо шүү дээ те. Гэхдээ миний хувьд бол яг нэг төрмөл авьяастай хүн гэж ер нь нэг олон байдаг байсан. Яг ингээд үнэхээр нэрээ 4-5 настайдаа бүр ингээд ахлах сургуулийн яг ингээд төвшин бүрээд ингээд даваад их сургуульд орж байгаа хүүхэд биш юм аа гэхэд зүгээр одоо өөр хүмүүс бос хүмүүс болохоор яг өөрсдөө нэг тийм төрөлхийн авьяастай биш гэж би боддог. Тэгээд яг одоо зүгээр яг ингээд хүмүүс ингээд олимпиад явдаг юм тийм хүмүүсийг авчаад ямар амар юм бэ гэж боддоо шүү дээ. Гэхдээ зүгээр эцэст тэр хүмүүс чинь өөрсдөө хөдөлмөрлснийхээ эцэст яг өөрсдөө яг тэр төвшөнд хүрсэн гэж би боддог байхгүй юу? Тэгвэл яг тэр хүмүүс хөдөлмөрлөөд тэр төвшөнд хүрч чадж байгаа юм бол би ягаад тэгвэл тэр хүмүүсээс илүү хөдөлмөрлөөд илүү төвшөнд нь хүрч чадж одоо ягаад болохгүй юм бэ гэж ер нь нэлээд боддог. Тэгээд би бас өөрөө бас нэлээд шомлтаа юм л дээ. Одоо жишээл одоо яг юу гэх юм хэрвээ би ингээд боломжтой бол зүгээр юм болгоны зүгээр хамгийн ингээд дээр нь байхыг хүсдэг. Зүгээр ингээд айгүй нэг тийм айгүй шартаа ч юм уу яг уул нь шаргуун шиг мөртлөө айгүй шартаа. Тэгэхдээ бас ерөөс амар шомлтаа байхгүй. Тэг яг ингээд миний бодлохоор яг ягаад момшоо вэ гэж бодсон бэ гэх юм бол ирэхэд бол нэг
тэтгэврийн одоо яг тэтгэлгийн хэмжээ нэлээх. Ер нь яг Японд бол яг шууд яг тэтгэлгийн хэмжээд хамгийн одоо өндөр хэмжээтэй 117,000 yen. Тэгээд дээрэс нь болохоор ихэд яг тухайн тэр хүүхдийн ингээд сургуулийн төлбөр зардлыг ингээд дааж байгаа болохоор нэг насны аягүй амар байгаа байхгүй юу? Тиймээс би болохоор яг тухайн тэр энэ боломж нь байгаа юм чинь энийг би ашиглаж чадах юм чинь энийг тэгвэл би ашиглана гэсэн бодолтойгоор ихэд бол зэрсэн. За тэгээд ерөөд бол яг хүүхдүүдтэй хандж хэлэхэд бол нэг тийм гутраад авах юм бол юм байхгүй. Тэр яг ингээд хэрвээ яг ингээд гутарч ивэл яг гутрах завтай байгаад л зүгээр ингээд баг уурч нь хүрээд тэр уурнаас болоод илүү ингээд нэг тийм шаргуу хөдөлмөрлөх ингээд одоо хэрэгтэй юм санагдаг. Би ягаад ч ингээд нэг хэсэг ингээд яг 12-ийнхаа эхэнд хэсэг нэлийн гутарсан бүр бүтэн сарын давс ингээд бүр нэг за ер нь баг бэлдэм одоо гэж бодож ирсэн нь гинт нэг өдөр ингээд бүр ингээд амар ингээд яг амар тайван болцсон үед гинт нэг юм сонир бодол орчихсон байхгүй. Би өөр яагаад гутраад байгаа наа чи ямар хэрэгтэй чи ер нь гутарч юу гээгээд байгаа ингээд бүр цаанаасаа ингээд нэг толгоотор орчихсон байхгүй. Зүгээр нэг тийм би чадахгүй байхаа гэж бодож ах хоорондоо зүгээр ингээд чадахгүй байх гэж бодохын оронд зүгээр ингээд шууд ингээд тий сурах шиг бариад ч юм уу ингээд бэлдээд эхлэх юм бол ер нь бэлдээд яваадах юм бол зүгээр ингээд нэг тийм уун гэсэн бодол чинь зүгээр хайрлаа зүгээр л одоо ингэж хичээж байгаа юм чинь хичээснийхээ үр дүн би заавал ч хүртэнэ гээл одоо орчлох шаардлагатай санагдав. Тэгээд ерөөхдөө та бүхнийгээс их тэгж унах уу эсвэл ингээд зүгээр би тэнцэж чадахгүй гэж бодохгүйгээр зүгээр л би тэнцэн би чадна гээл орчлоод явах юм илүү үр дүнтэй юм байлээ гэж бодлоо. Just do it гэдэг л үг шүү дээ. Аха. За хажид цэцэг. За ингээд момшог анх ингээд яагаад сонсон бэ гэхээр биглээд ингээд өөрийгөө нэг сайн мэддэг байхгүй ингээд англи хэлтэй нэг сайн биш ингээд Европын улс руу явъя гэхээр англитэй сайн биш тэгээд Япон руу явъя гэхээр Японтэй сайн биш. Тэгэл яа гэм лээ гээл тэгэл career төв дээр уулздаг нэгээрээ ингээд цаатаа олцсон. Тэгээд цалмын мөгчтэй бол заал яг ямар хичээлдээ дуртай ямар юм дуртай ингээд тэдүүсийн ингээд хэлээл ингээд ярахаар чи угаасаа Японд л явах юм биш үү гэл угаасаа л Япон биш үү гэдэгс таахгүй. Тэгээд одоо ингээд яг яагаад заавал момшоо сонгох хэвтэй яагаад энэ шаардлагыг өстэй ингээд нэг өөрийгөө мэдгүй байгаа хүмүүстэй л career төвтэй сайн ярилцаад үзсэн дээр баг. Тэгээд тэр нөгөө итгэл гээд тэрний хувьд болохоор ингээд манай үед ингээд амар ингээд гайгүй ухаанд хүмүүс зөндөө байхгүй юу. Тэгээд миний ингээд математик дээр ингээд дандаа ингээд бодлого асуугаад идэгсэн манай амар сайн үзэдэг. Тэгээд тэр болохоор ингээд момшоо өгөөгүй. Тэгээд яад өгөөгүй мэт тэгэхээр ингээд өөрийгөө ингээд чадахгүйгээ бодсон. Тэгээд амар олон мундаг хүмүүсд орж байгаа юм чинь тэр хүмүүсд нь л тэнцнээс би угаасаа чадахгүй юм чинь ингээд ороог байхгүй. Тэгээд одоо ингээд бодохоор тэр хүмүүс ингээд өссөн бол бараг тэнцгэлээсэн бах та гэд боддیں۔ Тийм болохоор ингээд өөрийгөө ингээд бусад хүмүүстэй харьцуулаад тэгээд би муу юм чинь орохгүй гэж тэгж бодож болохгүй. Тэгээд тэгэд ер нь момшоод ингээд амар онц сурдаг хүүхдүүд ордог гэдэг бол худлаахгүй. Ингээд манай математикийн багш хэлсэн цогоогш ингээд онц сурдаг нь биш хичээлээ сайн хийдэг нь ордог юм аа гэд. Тэгэд ер нь ингээд олимпиадын хүүхдүүд зөндөө байгаа ч гэсэн тэгээд гайгүй гэртээ хичээлээ сайн хайсан л ордог. Тэгээд ер нь бид 3 бол нэг амар олимпиадын хүүхдүүд биш аахгүй юу төлхөн ингээд урчаа. Тэгээд нийгмийг вирчнал ингээд хэлмийн уянгаа энтрэл амар сайн олимпиад хүүхдүүд явдаг хүүхдүүд зөндөө байдаг. Тэгээд ер нь өөрөө ингээд зориод гэртээ сайх юм бол момшоо ол нэг тийм холын зэрлэг болол биш. Тийм болохоор тэгэл гайгүй өөртөө итгэл хийсэн нь сайн баг. Тэгэл яг хуу ингээд математикийг хийж чадахгүй гэж бодох юм бол хойно нь бодолт нь байгаа. Тэгэл бүр чадахгүй гэх юм бол багш нараасаа асууж байна. Тэгээд англи хэл дээр бас дэгийн агштай сайн ярих юм бол дэгийн агш бүр ингээд ойлголтын заадаг. Тийм болохоор ингээд чадахгүй гэдээ айгаадах юм бол байхгүй. Тэгээд яг залхуураа л тэнцэхгүй байна уу хийсэн ш. Тэгэл нэг амар хэцүү гэж бодох юм бол байхгүй л юм шиг санагдсан. Ер нь ингээл нэг өөрөө залхуурж байгаа юм байж тэрийг нэг одоо би ч ер нь чадахгүй байх тоо гэл тийм бодлоор нэг амар өөрийгөө өмөрөх гээд идэх те. За би уусаа би яг тэстахгүй эхлээд ингээд яах юм. Ингээд ерөөсөө ингээд бэлтгэхгүй байж байгаа. Тэгээ сүүлийн нэг одоо математикийн шалгалт болохоос өмнө нэг сарын өмнө нэг дэвтрийг нээж харж байгаа байхгүй юу. Тэгэл
яг ерөөсөө бэлдээгүй жишээлдээ нэг жоохон хийцүүрчээж байгаа. Тэгэл харсан чинь ингээд ер нь гэж чадахгүй болоод ирж байгаа хгүй. Тэгэл за би ч ер нь чадахгүй юм даа гэж бол жоохон хитж байгаа л. Тэгэл за нэг хийгээд үздэг ч юм л дүүгээл. Тэгэл хийсээр байгаа л гайгүй бэлдсэн л юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд нэг тэгэж амар эргэлцэхгүйгээр зүгээр чадна гэж доо тэгвэл тэгэл ер нь чадна шүү дээ. Тэгээ нөгөөнийг туулаа амлихын ортой үлгэр идэв шүү дээ. Туулаа нэг амар хурдангуудаг. Тэгээд унтчих угаасаа би төрүүлчих юм чинь дээ гэдээ унтчих хаагуур нөгөө мөлийн ингээ жоохон жохноор явсаар агаад гүйцчихдэг. Тэрэн шиг өөрийгөө бас хит мундаг гэж бодож болохгүй. Тэгээл сайн хичээж байгаа л чадна гэж тол хичээгээл байвал тэгээл чадна та. Чадна. За баярлаа. За Биндрий. За би одоо ингээ ихэд тавтаал яг л тэгэл төрчих юм л та. Ер нь үгүй за би яг ингээ ярьж үгүй заяа. Би ингээд 1-9 хүртэл дан орос хэлтэй сургууль сурчсан. Тэгээ монгол хэлж үзэж байгааг ингээ бүх хичээлээ орос хэлээр сурдаг тийм сургууль сурдаг гэсэхгүй. Тэгээ 10 дахь ингээд за бас шинэ монгол руу яагаад хэлсэн бэ гэхээр нөгөө 16 дахь үед одоо мошоор бүсэвцэн бүжин лам гээд манай хамаатны хичээд өгөхгүй. Тэгээ айгүй ойр өссөн. Тэгээл ингээл хичээл ер нь шинэ монгол ингээд гой хөтөлбөрч гэдэг юм ингээ ядамаад яг момшоо гэж бол битээр ярьж байгаа ингээ зөв шинэ монголын талаар ярьж байсан. Тэгэл би амар сонирхол тэгэл тэр үед ч гэсэн яг ингээд гадаад явах болоод яаж явах болов гэхээр ингээ орос сургууль сураад тэгээ ингээ орслоо явах гэхээр ингээд нэг тийм боловсролтын систем жоохон муудсан ч гэх юм ингээ бараг 3 сурдаг амар муу сурдаг хүүхдүүд ингээ зүгээр амар 100% тэтгэл аваачдаг нэг тийм жоохон тийм болсон байхгүй багш нарын ч гэсэн жоохон муудаа тий. Угаасаа хүн болгон тэрийг ярьжсэн захирлууч гэсэн ингээ бүгдээрээ тэрийг мэддэг болсохгүй. Тэгээд ингээд манай ихч ч гэсэн төсөө тэгээд би яг ингээд шилжээ гэж бодвол тэгээд яг ингээд тэр ихчээс амар шинэ монголын сонсоолоо шинэ монголыг үзээд талтыг шалгалт өгөөд тэгээд ингээд шилжээж орж ирээд тэгээд ингээд төвшин тогтоох өгдөө штэ хамгийн анх хичээлийн жил гэхээр тэгээд тэрийг өгсөн чинь би амар доогуур аваад 129 дуржсахгүй яа би тэрийг одоорч мартдаггүй ш. Тэгээд ингээд монгол хэл угаасаа байхгүйсэн болохоор монгол хэл дээр амар дим яваал тэгээд маттаас амар мөс би уг нь хуучин сургуультай мат амар дэчүүхтэйсэхгүй юу 4-5 аваад тэгсэн чинь шинэ монгол ороод ирсэн чинь амар муу аваад тэгээд би ёо юу вэ би чи ингээд мосортой хөвгтэйсэн юм штэ за болим хэлээ гэл амар готцоо байсан чинь нөгөө симпай нар яг момшогийн яриа болоод нөгөө 5 давхарт яг тэр үе тэнцэмээс хүмүүс яриад тэгээд би бүр тэр араас амар урам зориг авчихсан. Яг ингээл өөрийгөө чадахгүй би ингээд амар муу юм байна. Одоо ингээд ер нь баг миний боловсрол үгүй болцсон юм байна. Би ингээд шаасгүй маасгүй гэж бодчихсон чи амар гоё яриа гээл тэгээд хүн хичээвэл болдог гэдэг яг тэр санааг амар сайн суулгаж өгөөл хэлбэр амар гоё урам зориг авчихлаа. Йоо за би энэ хичнэшгээ суунаас та момшоо өгнө гэл амар мөрөөдөл тэр үед би бүр момшоо гэж юу гэдэг ч мэддэггүй байсан бохгүй юу. Гэтэ тэгэл ингээл өгнөө зорно гээл тэгээд яг мэдтэй сайн болох гэж амар зогсон л та 10 дахь ангитаа бол тэгээд нэг тийм сандсаар байгаараа өгөн даалгавраа хийгээл яваад байдаг тэгсэн мөртөө болохгүй ч байгаа юм шиг тэгээд тэгсэн ч гэсэн ингээд хичээгээл за болно гэж цогоогч төр хичээл тэгэл цогоогч гэсэн амар зааж өгч мөгөөл тэгээд тэгсээр байгаараа нэг мэдсэн чинь сайн болцсон гэхгүй. Гэхдээ сайн болцсон чинь юм гайгүй юм авч муу шалгалмалтай айгүй болцсон. Тэгээ ер нь би монгол хэлээ ч гэсэн шинэ Монголд орж ирээд анхнаас нь сурсан гэсэн үг шүү дээ. Тэгэл арчаан бас эмсээ багштайгаа ирэлтээл өстэй. Чи хаанаас ирсэн? Хаанахаар ирдэг байсан? Монгол төсөөгөн ингээ намайг бүр амар зөгнөл би бүр ойлцсон шүү дээ. Тэгээ дараа нь ингээд бас ингээл эмсээ багшиг загинжаа ч гэсэн за одоо ингээ хийхгүй бол яах юм бэ? Ингээ шилжээ ороод ирсэн. Тэгээ одоо ингээд хийхгүйсээр амар хөөхт юм уу гэж бодоо тэгээ ингээ зөөр хичээлээ гээл хичээл дээр хий гэсэн юм нэгээл умаа уншаал тэгэл даалгавраа гэжсэн чинь монгол хэл таньсан сайн болцсон гэхгүй юу. Мэдгүй л аудал төгсчихсэн юм гэдэг байхгүй юу. Тэгээ ер нь ингээд хичээлээ хийгээлэх юм бол болдог. Ингээд чи өөрөө чадахгүй байна ингээ муу байна гэж бодожоо ч гэсэн ингээ цаана зүгээр нэг цаг суугаад хичээлээ хийсэн хамгаалт чинь чамд үлдчихэж байгаа. Тэгээд ер нь тэгээд хийгээлэх юм бол одоо нөгөө бурхан хичээж байгаа хүнийг хардаг ч гэдэг юм уу. Хичээл сэтгэлээ чинь ингээд цаанаас нэг юм үнэлээд байдаг байхгүй юу. Тэгээд ингээд олон цаг ингээд суугаад бичээд тархиндаа эзэн юм чинь чамаас хинч булаахгүй. Тэгээд ингээд цаанаасаа сайн болчт юм байлээ гэх таахгүй. Тэгээд момшоодоо бэлж байхдаа ч гэсэн би өөр амар хөтөртэй байсан. Тэгээд бодож чадахгүй юм амар олон гарч ирнэ. Гэхдээ тэр төгс маа нөгөө нэг бодол зэдгийг харж бодлоо нийтэд бас тиймэрхүү зүгээр сэдвэр нь иймэрхүү сэдвийн бодлогуудыг яаж боддог ингэж харах ч юм уу эсвэл багш нараас асуух ч юм уу одоо ингээ амар боломжтой болсон мэдхгүй юм аа мэдгээд тэгээ ер нь хичээжэд л болдیں۔ Тэгээ
гутарч байгаа ч гэсэн би ч яг хөө тэгэл бас цааяа за бэлээ мэлээ гээл тэгэл амар гутартай ч гэсэн ингээд дуу муу сонсд юм уу эсвэл шараа хөдөлт юм уу гэдэг нэг өөрийнхөө аргыг болоо зүгээр хичээлээгээл хэрэгтэй зүгээр болж болохгүй шүү. Яг хөө ганц 2 цагаар болно. Гэхдээ ингээд өдөр болго ингээд жоохон ч гэсэн цаг гаргаад хичээлээ хийсэн бахад дараа нь чинь амар том нэмэр оруулна. Юм болохоор зүгээр шантрахгүй бүгдээрээ хичээлээ ярил гэж юм байна. За баярлалаа. За манай энэ дэлгүүн 18 дугаар үеийн симпай нагаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад За хоцсон болохоор намайг мэдгүй байгаа. Би бол 18 дугаар үеийн төгсөвч Хасанбаатарын дэлгүүн гэдэг. Тэгээд одоо бол 12 дугаар ангийн хүүхдүүд л намайг баг мэдчихэж байгаа. Доош бол ер нь бол жоохон зайтай болохоор мэдгүй байгаа. Тэгээд би юу ярих вэ гэхээр урам аавн гэсэн. Тэр бол яг үний хэлээд хүн өөрөөсөө байж болох хамгийн дээд зүгтээ хүрэхийн тулд өөрийнхөө хүрч болохгүй, чадахгүй гэсэн зорилгоо өөртөө тавьдیں۔ Одоо жишээлбэл нэг ийм хүний түүхэд юм байна л да. Би ангийнхаа эхний 30-т л ормоор ингэ бодоод исэн юм байж. Тэгсэн чинь дандаа их тийснэ 35 юм 36 ойрхон очиод унаад исэн. Тэгээ багштай ирсэн чинь эхний 10-т ороо гэж бодож байгаа хгүй юу. Эхний 10-т орно гэж бодоод хичээсэн чинь 30-ыг бол өнгөхөн тэг хөнгөн авчихна. Тэгэхээр та нар өөрийнхөө хий гэж бодож байгаа зүйлийнхаа дараагийн шатын зүйлийг өөрийнхөө зорилго болох ёстой гэж би бодож байна. Яг жижигхэн юмтай ах юм бол тэр доороо ингээ эргэлдээд байдаг. Хэрвээ том байх юм бол илүү холыг унсан ч гэсэн үр шатаага гэдэг ухаарад яваад иж болтын болов уу гэж бодсон. Тэгээ энэ нь юу ярих гэж байна гэхээр бүхэн бол өөр өөр ингэсэн замтай. Хүн болгоны амьдралын хурд өөр идэг. Тийм болохоор хүний амьдралтай өөрийнхөө амьдралыг харьцуулна гэдэг бол байж болох хамгийн тэнэг сонголт гэж л би хэлье. Яа тэгэхээр мэдээж тэр хүн чамаас өөр гэрүүлтэй. Өөр одоо өсгсөн хүмүүжил, өөр боломж, өөр харах өнцгтэй байхад тэр хүний яг өөр шүү адилхан болгоод объектив утгаар огт өрнж болохгүй хүн болгон өөр өөр ингэсэн онцлогтой тэр замаараа ч юм гэж хэлье. Зарим хүмүүс 22-т одоо төгсөөд 3 жилдээ ажилгүй байж байгаа 25 дээд ордог бол зарим хүмүүс 3 жил сургуульд орж чадахгүй байж байгаад 3 жилийн дараа их сургуулаа төгсөө шууд ажилдаа орох боломж бий. Тэгэхээр юм болгон өөр хүнтэй өөрийгөө харьцуулахгүй өөрийгөө харьцуулаарай л гэж хэлээ да. Тэгээ нөгөө хичээл бэлтгэх гэсэн миний үед болохоор би яг үнийг хэлээд 12 дугаар ангид байхад яг 4 найзтай төглөө болгон хичээл хийдэг байсан. 12-х намайг мэдэх байх. Яа тэгэхээр би 12 дугаар ангидаа дандаа 3 давхрын давтлагын өрөөнд хичээл хийдэг байхад 12-х одоогийн 12-хан бол манай хажуугаар англиг ордог байсан. Би тэрний яг одоо бодоход бол та нарт бол хамгийн дэмжлэг өгөх зүйл тэр байх ёстой л гэж хэлье. Яагаад тэгэхээр би 10 дугаар ангидаа байхдаа 16 дугаар үеийнхний тэнд хичээл хийдгийг хаардаг байсан байхгүй юу? Би өглөө болгон тэдрийг харж байгаагаар гараад би 7:30 7:50-д ангидаа ирэхэд зовж байхад энэ хүмүүс надаас 2 цагийн өмнө нэгт босоод энд ирээд хичээл хийгээд байхад би яагаад чадахгүйгээр би ч гэсэн хичээх хэрэгтэй юм байна гэж яг бодож ирсэн. Тэгэхээр 12-хан тэрнийг айгу мартаж болохгүй дараагийн үеийнхэн ч гэсэн яг энэ найдлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад тэгэхээр миний мэдэх 16 дахь үеийнхэн тэрний дээдлийн 14 ч юм 13-аас харсан юм билээ. Яг энэ найдлаар урд уртаасаа жишг аваад хичээдэг болохоор би энтэйгээ хамт тусалж хичээл хийх хэрэгтэй болов уу гэж бодсон. Тэгээ би 4 найзтай хичээл хийсэн гэдэг. Тэр өрөө одоо бодоод тахад миний ахлах сургуулийн баг хамгийн аз жаргалтай бас хамгийн зовлонтой үеийн болов уу гэж боддог. Өглөө болгон хичээл хийн тэгээ ингээд муу байхад сайжирна гэдэг бол маш их тийм хүнээс төвчээр шаарддаг. Тийм гутаа найдвартай байх юм бол хамгийн гомд нь юу вэ гэхээр тэр найдварч гэсэн яг чамтай адилхан зүйлийг туулж байгаа болохоор бие биентэй аягүй дэмжлэг өгөөд сэтгэл санааны хувьд ч тэр цаашдаа илүү биендээ туслаад хол явдаг. Тэгэд миний 12 дахь үед нөгөө корона болоог байсан болохоор бид нэр яг 12 сар 1 сар гээд ягш хэлчихсэн байхгүй юу? Ягшаа бид нар 7 хоногийн 4-р өдөр болгон шалгалт авъя. Та бидэрт ямар нэгэн материал бэлтэж өгөөд бидрээс яг хугацаагаар бүтэнгийн өөр хэсэг судлах чаа шалгалт аваад өгөөч гээд баш санал тавьжсэн. Тэгээд
тэрүүгээр багш бидэрт 7 хоног болгон материал бэлтэж өгөөд бид яг 4 өдөр болны 3 цагаас яг 1 цаг яг шалгалтанд сууж байгаа юм шиг юу ч харахгүй тооны машин ашиглахгүй бодоод багшид цаасаа хураалгадаг гэсэн. Тэгээд мэдээж анхандаа бол муу байх нь ойлгомжтой. Тэгээд багш тэр дүнг бол өөрөө л харан бус хүмүүс арахгүй чи тэр материалыг буцааж аваад яг тэндийгээ бодоод эхлэдэг гэсэн болохоор дахин бодохоор айгүй шалгалтын орчинд өөрийгөө бэлдээд тэгээд өөрийгөө ингээд 7 хоног болгон шалгаад ер нь сайжирч ийн үү гэх процессыг харах тийм дүгнэлт өгөх магадлал их өгдөг байсан. Тэгээд би 10 дугаар анги 11-т дандаа дээдлийн үеийн момшоо тэнцүү хүмүүсийн яриаг сонсохдоо утсан дээр рекорд хийгээд авчихсан байхгүй юу. Тэгээд хичээл хийхдээ би тэр рекордыг дандаа сонсоод хийдэг байсан. Тэр хүмүүсийн яриаг дахин сонсоод бүр ингээд одоо энэ хүн ийм үг хэлнэ гэж хэлсэн. Би тэр үгийг ярьж байгаа яриагийн сонсоод хичээл хийгээд байсан. Үнээр уурмаадаг байсан. Та нар ч гэсэн энэ аргыг дараа нь ашиглаж болох байхаа л гэж хэлээ та. Баярлалаа. За баярлалаа. За хүүхдүүдэд асуулт байвал асуугаарай. Би дандаа л асуулт асуугаад байна тийм. Тэрний чатанд асуулт ирсэн баг шүүсэн тий. Сайн байна уу? Би нэг юм асуух гэсэн юм аа. Тэтгэлэг авахд спорт болон нийгмийн итгөх хэр нөлөөсөн бэ гэж байна. 14-ийн алтан гэрэл гэж. Яг момшоод гэх юм бол яг бүртгүүлэхдээ зөвхөн дүнчинд ирээстэй шахаад бүртгүүлж болж байгаа шүү дээ. Тэгээд яг 3 шалгалтаа өгөө тэгээд тэнцгийн бол ярилцлага ордог. Тэгээд спорт нийгмийн юун тэрэг болдог вэ гэвэл нөгөө нэг ярилцлаганд орж байхад ингээд бүх юмаа өгдөг материал Жохон гацчих шиг боллоо тий. Харин тэг шиг боллоо. Сонсогч гэнэ үү биндэрээ? За одоо зүгээр ах шиг байна. Яриад дууссан юм шиг. Яриад дуусна уу? Түрүү нь боллоо. Аха. Тийм тэр нөгөө нэг ярилцлаган дээр асуудаг байхгүй юу? Яг тэр За өмнөөс нэг нь хариулах уу? Интернет би харилцсан. Аха. Тэгээд яг эхний бүртгүүлээд эхний математикийн шалгалтаа өгөхөд бол хэрэг болохгүй. Математикаа тэнцээ дараа нь англи хэлний шалгалтаа өгөхөд бас тэр хэрэг болохгүй. Бүх шалгалтаа тэнцээ, сүүлийн ярилцлагатаа тэнцээд хамгийн сүүлд материалаа явуулахад нэг 10 жилийн тодорхойлолт гэж аваад их сургуулийн тодорхойлолт гэж байгаа. Тэгээд тэр тодорхойлолтоор ингээд спорт нийгэм дээр үзүүлсэн амжилтууд нь байна. Гэхдээ тэрийг бол яг цаанаа очиод бид нарын ингээд авахд хэрэг босдон үгүй юу гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр нөлөөсөн гэж магадгүй. Тэгээ бүх шалгалтандаа тэнцсэний дараа л ингээд цаанаа очиод шалгах юм лээ. Тийм. Гэхдээ ингээд итгэвтэй хахад бол нэг хэллүүдэхгүй дээ. Хэрэг болж л байгаа. Би асуулт асууч. За тэгдэг. За 18 дугаар үеийн төлөвөөс асууч. Та өнгөрсөн жил яваагүй одоо яг энэ жил явах гэж шүү дээ. Тэгэхээр нэг жилийн хугацаанд ер нь яг юу хийсэн тэр одоо бүтэн жилийнхаа процессыг нэг ярьж өгч болох уу? За би бүр энэ нэг жилийн хугацаанд яг юу ойлгосон бэ гэхээр би хүн байх талаар илүү ойлгосон юм санагдсан. Хүн байх талаар. Яа тэгэхээр сүүлийн 12 жилийн турш гэсэн үг шүү дээ. Сургууль сурж байхдаа айгу юмд хөөгтүүд исэн юм шиг зүгээр ингээ яарал миний амьдрал дуусгаад байгаа юм яах гээд байгаа яагаад яарад исэн шууд л бүх юм хийгээд үгээл амжихгүй бол яанаа л гэл айгаад хичээл хийгээл яваад исэн юм санагдсан. Тэгээд яг нэг жил зай аваад би бүр зөндөө олон шалгалтанд бэлдсэн л дээ. Гэхдээ би амьдралтаа агуу удаа шалгалтанд ингэж амар дуртай бэлдэж үтсэн. Бүр хамгийн дуртай би бүр амьдралаа шалгалтанд бэлдэх хүн ийм амттай байж болтол юм байна гэж бодож байсан. Тэгээд тэрний жилийн хугацаанд би яг хийн бэ гэдэг айгүй их бодсон. Цаашдаа яах чинь миний карьер гэж юу хийвэл надад тохиромжтой чи ингээд айгүй олон юм
бодонготой цаана юу ихээр би ямар найзуудтай ч байгаа юм. Тэг найзуудынхаа хүрээлэл нийгэмд яаж амьдрах уу гэдэг одоо тэр арга барилууд тэр чадваруудыг илүү олж авсан юм санагдсан. Тэгээ би тэр хугацаанд бол Монгол Улсын их сургуульд хуульцсан сургуульд сурч исэн. Тэгээд нэг жилийн их сургууль сурна гэдэг бол яг үнэхээр маш их юм сурч авдаг гэж бодсон. Яагаад тэгэхээр чи тэр монгол хэл дээр багш нар заахтаа бүр үнэхээр тэрхээр тахгүй юу? Илүү дутуу наад захын шүү дээ. Илүү дутуу суулгаг ашиглахгүй өөрийнхөө үзэл санааг маш зүгээр илэрхийлдэг. Бичгээр яаж монгол хэлээр илэрхийлэх үү? Тэрнийг үзээд би юуж бодсон бэ гэхээр би ингээ гадаад хэл сурах гад асаараа хичээсэн юм байна. Гэтэ би монгол хэлийг гүйцэд сурч чадахгүй бол гадаад хэл сураад ямар ч нэмэр авахгүй мэн гэж бодсон. Тэгээд зарим нэг гадаад амьдарчсэн ч юм уу бус хэлийг маш сайн сурчаад монгол дээр үгээ хайж чадахгүй, орчуулах зүг хийж чадахгүй тийм байдалтай байна гэдэг үнэхээр эмгэнэлтэй юм санагдсан. Яг амьдралаа анх удаа их хэл гэдэг ямар чухал гэдгийг бас ойлгож ирсэн. Тэгээд нэг жилийн хугацаанд гэх юм бол хамгийн ойлгосон зүйл гэх юм бол би яг түрүү хэлсэнтэй хүний амьдрал болго өөрийн хурцтай гэдэм байна. Би тэр үед яг юу ч бодсон бэ гэхээр би чадаагүй гэж бодоогүй зүгээр л миний цаг нэрээгүй юм байна. Одоо би дахиад тэр хүртэл хичээх хэрэгтэй бууж өгч болохгүй. Хичээгээд яг хүснээ авахын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэж бодсон. Хүн яг алдахаар тэрний дараагийн өөрөөсөө асуух хэрэгтэй хамгийн ихнийх асуулт бол би яагаад алдсан бэ? Тэгээ тэр яагаад алдсан бэ гэдгээсээ тэр алдаа гадсан тул би хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Яг энэ хоёр асуулттай байхад хүн ер нь амьдралын бүх юм дээр л алдаж онжсэн ч гэсэн хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Тэгээд амьдралд бол зөндөө болоод алдаа гарган харилцааж ийсэн ч тэр карьерж ийсэн ч тэр сурлага байсан ч тэр зүгээр тэр алдаагаа яаж засаад яаж босч чадах вэ гэдэг л хүнд хамгийн чухал юм санагдсан. Тэгэхгүй ингээд алдаа болгон дээр унжаагаа дунаад ингээд амьдралын сүрх гэдэг юм шиг хүн хийж байж болохгүй юм билээ. Дахин босоод яг тийм босно гэдэг чадварыг хамгийн чухал юм санагдсан. Дандаа амьдралд нь хүрэхээс илүү бос сурсан хүн бол хаан чандахгүй юм билээ дээ гэдэг. За баярлалаа. За баярлалаа. EJ өгчээсэн үү гэсэн асуулт ирсэн байна. Бас шалгалтаа өгч дууссан үедээ өөрийгөө хэдэн хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэж бодсон бэ гэсэн хоёр асуулт ирсэн байна. За нэгээрээ хариулчих тий. За нөгөө дараалалаа явах уу? EJ-г ерөөхдөө бол 3 удаа өгсөн. Яг 11 дэх ангид төгсөөд нэг өгсөн. Тэгээд 12 дахь ангидаа 20 өгсөн. Тэгээд нийт 3 удаа өгсөн. Яа тийм өгөхөд тэгээд нэг яг моншогийн шалгалтыг эхний шатаа өгчөөд бол яг нэг дараа нь гарч ирчээд агийн агш цагаагш хоёртой бүтнийг цагийн туршим ярьсан байхгүй. Яг нэг оныхаа материалыг дахиж ихнээс нэхлээд бүгдийг ингээ бодож хамт яриад суугаад бол би яг нэг 50% гүйцэтгэлтэй байсан. Тэгээд яг хоо хэлний хувьд болохоор гайгүй. Яг өөрийнхөө хувьд бол нэг японоолог бол нэг 70%-тай, англиг бол нэг 90%-тай баг хийсэн гэж бодож байна. За хажаа. Математикаа болохоор яг 10 бодлого ирд юм лээ. Тэрнийх нь яг би ингээд жоохон хийхэндээ байхгүй. Тэгээд нэг бодлогоных нь өгүүлбэрийг ойлгоогүй тэгээ бодож чадаагүй. Тийм болохоор ингээд та нар яг орхоос өмнө англи хэл дээр өгч байгаа бол англи хэл дээр аны материалууд зөндөө их бодоорой. Тэгээд японы дээр өгч байгаа бол японы дээрээ бас бодоорой. Тэгээд нэг бодлоо бодож чадаагүй. Тэгээд хоёр бодлогыг жоохон эргэлзээтэй бодсон. Тэгээд 10 бодлогоноос нэг 3-ын бодож чадаагүй гэхээр 70% гүйцэтгэлтэй хийсэн гэж бодсон. Тэгээд японы англи хэлдээ бас англи хэлдээ нэг бас нэг 70-80% гүйцэтгэлтэй. Японы хэлдээ яг A гээд нэг хэсэг аваад B гээд нэг хэсэг аваад C гээд нэг хэсэг аваад тэнгүүд A-ийн бүтээ игээд B-г нь хагасдуу игээд C-г нь болохоор би бүр дандаа B гээд уудсаахгүй. Тийм болохоор тэрийг магадлал шинтрийн сайн мэдхгүй байна. Тэгээд ер нь өмшөг нэг шалгалтыг 80% гүйцэтгэлтэй хийхэд өөрийгөө тэнцсэн гэж бодоход болно гэж ярьдсан юм л шүү дээ. Тэгээд яг бусад сургуулиас бас японы ерөөсөө мэдгүй хүмүүс зөндөө өгдөг. Тэгээд тэр хүмүүс бүр ингээд амар өрнөлттэй гэдэг байна. Тэгэхээр математикийг өгөө тэнцсэн байхгүй юу?
Тэгээд дараа нь ингээд дараагийн шалгалтаа өгөхийн тулд ингээд бид нартай дэгийн агштай хамт Аржун гээд нэг 11 дугаар сургуулийн банд хамтсууд өгсөн. Тэгээд Японд л мэдхгүй. Тэгээд дараагийн шалгалтаа өгөхгүй тэгээ ингээд гайгүй зөв магадaltaй таач гарга байна уу мэн үү гэд чинь шууд өсөн үсгээ математик өгчөө шууд үсгээ сурч өнгөрөх гад үгүй бас ганц ч болохоо тест зөв хийх бодож байгаа шүү дээ. Тийм болохоор манай сургуулийн хүмүүсд бол арай илүү боломжтой гэж бодож байна. Ээн 5-ын дөрөвтэй гээд өөрсдөө бүр амар муу гэж бодох хэрэггүй би өөрөө энэ дөрөвтэй. Тэгэл тэрэн дээрээ ингээд би ингээд сайн сурах хэрэгтэй гэж бодвол тэгсэн л бодсон дээрх та. Тийм. Ер нь 80%, 70-80%, ер нь л 80% гүйцэтгэлтэй чийд гайгүй болох хаа. Би болохоор нөгөө нэг метасаа гарч ийлсэн гэсэн шүү дээ. Тэгээд тэр нэм урт дуусчаа яг бодож исэн бохгүй бодлогоо эхнээс нь дуудаад тэг яаж бодсноо бодоод тэг яг хариуг нь бичээгүй үлдээсэн гэвэл нөгөө нэг эхний 7 билүү зүгээр нөгөө нэг бодлого байдаг. Тэгээ сүүлийн 2 нь болохоор нөгөө нэг ингээд дотроо задаргаатай хэсэгтэй гэх юм уу А, Б, С ч гэдэг юм уу тийм бодлогод байсан. Тэгээ тэндээс тэр хэсэгтэйгээс хоёрыг нь яг бичээгүй орчихсон. Тэгээ тэр уртлын хэсгээс бас нэг эргэлзээтэй нэг байсан. Гэтэ яг хариуг нь бичээгүй бол хоёр байсан. Гэтэ яг тэр үедээ зүгээр тэг мэдээлэл нэг таагаал. Тэгин цаашаа зүгээр нэг тоо зохиогоол бичиж байгаа л да. Гэтэ тэр угаасаа худлаалах. Тэгээд тэгэхээр бас нэг 70-80% хувьд гэхээсэн бах мэтнэл. Тэгээд англи хэлээ бол би өөрөө айгүй сайн хийсэн гэж боддог. Юм нэлээд тулгсан л ах гэж боддог. Тэгээ Японы хэлээ бас ABS-гээ бол гайгүй хийцэн мэддэг юмнуудээс нь тэгээ C-гээс бас эхнээс хийж байгаа. Тэгээд сүлдээ бахаа байгаад гэтээ бас уншиж амар бас зүг тааж гал хичээж мчээгээ холбоо логик хийгээд тэгээл хийжсэн. Тэгэхээр бас Японы бол мовшооч угаасаа AS гэж болдог юм тавтай болдог гэдэг болохоор бас бойл гайгүй л хийсэн бах гэж үздэг. За мовшоо миний бодлоор яг үнэлтэр хүний хичнээн сайн биш. Яг хичэр хугацаанд хичнээн олон бодлохыг үр дүнтэй бодож чадахгүй гэдгийг шалгахтын санагдсан. Тэгээд нэг онуудын хараад тахад бол нэг муу шүү дээ. Эхний 10 бодлого нийцдэг 60 оноотой байдаг. Дараагийн 2 бодлого нийцдэг 40 оноотой байдаг байхгүй. Тэр 2 бодлого аль нэг нь арай хийж болохоор нөгөө бодлого хэцүү байдаг. Тэгэхээр би яг үнийг хэлээ. Та нар яагаад ч амжихгүй шалгалтаа. Метик бол нийгмиг бол амжихгүй чадахгүй. Тэр юу хэлэх гээд байна? Сүүлийн 2 том бодлогыг уншиж үзээд чадна гэсэн бодлого шүү цонго. Нөгөөтийн зур хараад чийггүй цаг алхахын нэмэр. Тэгээд эхний 10 бодлогоос бодож болох одоо бодлоготой хамгийн сайнаар хурдан бодоод явахгүй бол өнөр оноо авч чадахгүй гэж үзэж байна. Яагаад тэгэхээр сүүлийн 2 айгүй их ондоотой хүмүүс ингээд цагаа алдчихдаг. Гэтэ яг үнийг хэлэхэд олон бодлого чинь бодож чадахгүй ямар ч нэмэр авахгүй. Эхний 10 бодлого нэрээ бодож чадхаар бодлоготой болохоор тэрүүгээр оноо авсан илүү үр дүнтэй гэдэг. Эхний 10 бодлогынхаа яг дор хаяж 6 юм бодсон байх хэрэгтэй. Яг тэгэхээр 5 бодлогонд бол үнэхээр энгийн зүйл байгаа шүү дээ. Квадрат зэгштгэл, комментарийн энгийн бодлогууд, геометр, тэгээд санал векторын бодлогод орж ирнэ тийм ээ. Тэгэхээр 6-ыг нь бол яагаад бүр гартаа оруулаад бод. Тэгээд тэр үлдсэн дөрвөөсөө чадхаараа тэгээд сүүлийн 2 том бодлогынхаа нэг бод гэж хэлмээр байна. Тэгээд английн шалгалтын үед бол юу гэхээр английн шалгалтын бүх асуултууд 2 оноотой. Тэгэхээр тэр асуулт ямар хэлний хөгөн байна уу хамаагүй яг нэг баац яг адилхан гэсэн үг. Тэгэхээр чи амархан нэгийг тэнэгтэж алдсан гэдэг чинь маш хүндний бодлогыг алдснаас ялгаагүй болохоор асуултыг алдснаас ялгаагүй болохоор англиэр хүн юм хийх гээд байхгүй. Амархан юм баттай болох хэрэгтэй л гэж хэлье. Эцэд даац нэг адилхан шүү дээ 2 бодлоготой. Эхний 2 бол яг үгийн сан граммар гэдэг. Тэр хоёрыг бол дэг агш дээр явах юм бол хийж чадна. Гэтэ би яг үнэхээр 1100 тэгээд 800 тэгээд манай сургуулийн номын сандаа тэр бүгд синтаксийн баг манай тэрний яг хамгийн түгээмэл ашиглагддаг 1100 үг 1100 өгүүлбэр 800 өгүүлбэрийг татсан байдаг. Тэр бол эцсийн шалгалт өгч байгаа системтэй одоо тассан байх хэрэгтэй гэсэн. Чинийг бол хийгээд үзээд
Тийжлэхэд бол буруудаад ах юм юу ч байхгүй. Харин гурав дахь асуулт нь юу байдаг вэ гэхээр алдаа болдог. Тэр бол бараг бүх шалтгаалтуудын хамгийн хэцүү гэж хэлье. Тэрнийг бол хамгийн сүүлдээ чадвараа 4 5 нь бол тэр жигтэй уншлага байдаг. Таны юу тоол юм айлцсан уншлага хийж байгаа бол тэрнийг бол арай хөнгөн хийж чадна. Яагаад гэвэл Япончуудын уншлах асуулт бол яг өгсөн материалаас асуулт асуудаг болохоор илүү мэдлэг байхгүй бүгднийг шаардлага байхгүй ским хийгээл чухал өгүүлбэрүүдээ уншчих юм бол хэрэгтэй байдаг. Тэгээд хэдэн оноос би асуусан би яг ингээд бүх бодлогоодын оноог ингээд орохоос өмнө ингээд тооцоолсон байсан. Яа тэгэхээр угаасаа 10 бодлого 2 бодлого ирэх нь ойлгомжтой. 2 бодлого чинь дотор 3 асуулттай гэдэг чинь нэг нь одоо 6 4 ч юм уу ямар нэг юм байдлаар оноолттой байгаа. Яг тэр оноолтоор болж байгаа болохоор гарч ирэх бүгднийг тооцоолоод үзэхэд бол би 68-аас яг 75-ийн хооронд тавьж исэн. Эндээс би юу хэлэх гээд байна гэдэг бол чадна гэж бодож болохгүй. Хүн яг юм хийн гэх юм бол нэрийн байх хэрэгтэй байхгүй юу? Яг нэрийн хийсэн хүн илүү ингээд юм болох нь илүү ойлгоод тэрнээс ялан чухал биш гэдэг ялгаас урчдаг болохоор илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр аль болох нэрийн бэ? Бүх юмсуудыг өмнөх онуудынхаа материалуудыг бүгднийг үзээд бүр гараас авч гарахааргүй болоод тэд дээр болохгүй аналитик хийгээд үз. Ямар бодлогод хамгийн их орж ирж байна. Цогоогш, агиагш, дашгаагш гурав бол гурвууланд нь өмнөх оны материалуудыг хамгийн давтагчж байгаа бодлогуудыг одоо ингээд судалсан тийм судалгааны ажлуудыг тэрнийг нь гуйж аваад уншаад үз. Та нарт ямар ч хэлсэн хэрэг болно. Тэгээ англи хэл бол ер нь англи ялангуяа нийгмийн их сургуулиар 75-аас дээш авахгүй бол бас дөнгөд нь сайн байсан ч гэсэн нэмэр өгдөг. Яагаад тэгэхээр дундаж онооноос өндөрлөл байх хэрэгтэй. Тэр аль болох 75. Тэгээ ингээд цааш тийм бүр холын зорилгоос бодох юм 85 90 авна гэж. Харин Япон хэл бол одоо Япон хэл дээр хүмүүсийн хамгийн бас алдцдаг юмсууд өгдөг. Хүүхдүүд уншлагаа шууд хайчдаг байхгүй юу? Гэтэ яг үнэхээр A, B, C-ийн шалгалтуудыг бүгднгийн нийлүүлсэн оноо 300 байгаа. Тэр 300-ийн 180-аас 200 оноо тэр чигтээ уншлагын зөвхөн анхаарал өгдөг. Тэгэхээр уншлагыг бол хамгийн сайн хийгээд мэдээж дөрвөн бол шинэ Монгол илүү үздэг болохоор дөрвөн уншлах хоёр дээрээ маш сайн ингээд анхаарал авах юм бол боломжийн өндөр авч болно л гэж бодож байна. За баярлалаа. Окей, за баярлалаа. За өөр асуулт асуух хүмүүс байна уу? Би нөгөө нэг энэ момшгийн талаар мэдлэж байгаа нэг юмсан биш хгүй. Тэгээд нэг юм асуусан ярилцлага шүү дээ. Ярилцлага нь Японоор од юм уу? Тэр ер нь бол хүүхдээсээ хамаарна. Яагаад вэ гэхээр чи яг ярилцлаганд орохынхаа өмнө бүх материалуудаа яг элчин сайдын аавд өгөхөөр чи ямар нэг Япон хэлний дүн явуулж бодъё л доо. Тэгвэл нэг энэ хоёртой ах юм бол за энэ хүүхд өндөр түвшинтэй юм байна. Энэ хүүхдээ шууд Японоор авъя гэж асуусан зав. Мэдээж тэр хүүхдийн шалгалтны их дүн ярьж байгаа дүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгааг тэр ярилцлага авч байгаа хүн л харах бол өөр авах боломжтой хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр чи Япон хэл үнэхээр ярьж чадахгүй байгаа бол тэг чамд төхөмжгүй тааламжгүй байгаа бол ярьцлага авах жоо хүн дэ шууд хэлсэн. Би монгол хэлээр ярмаар байна. Эсвэл тэрнийг шууд хэлж чадахгүй бол өөрийгөө монголоор танилцуулах юм бол за энэ хүүхд ер нь өөрсдөө монголоор ярих сонирхолтой байна. Хэрвээ японы хэлээр ярих юм бол өөрөө танилцуулах юм бол японы хэлээр ярих гэдэг юм байна гэдгийг бол ойлгоно. Тэгээд ярьцлагын гол онцлог нь юу вэ гэхээр өмнөх шалгалтууд чинь бүгд чамайг цаасан дээр хийх хүн бэ? Бодлого хэр хийдэг вэ гэдгийг харж исэн бол ярьцлага бол энэ хүн гэж одоо хүн талаас нь тий цаас биш яг байгаа байдал нь хандлага нь хэрвээ гэдгийг харах гэдэг. Тэгэхээр чи ингээд ярьцлагын үед яг уцаартай ч юм ууртай ч юм эсвэл хитрхи сандраад иж болохгүй. Эсвэл сандарж байгаагаа өөрийнхөө хошинл болгоод ашиглах хэрэгтэй. Яг ингээд хүн өөртөө ингээд тааламжтай өөр амьсгал эхлүүлэхийн тулд эхлээд инээдтэй амирх ч юм уу эсвэл нөгөө хүний баярлуулах юм ярих ч юм уу эсвэл өөрийнхөө бодож байгаа бодлыг чин үнээр хэлэх юм бол тэр хүн бас нөлөөлдөг. Тэгэхээр ярьцлага бол чи өөрийгөө хэр хүн бэ? Чи Японд очиж ганцаараа амьдарч чадна.
би тийм байсан ч гэсэн хичээж чадна гэдгийг харуулах хамгийн чухал юм болоод байна. Сайн байна уу? Би асуулт асуух гэсэн. 11-ийн 3 ангийн сурагч Бэлгүн байна. Тэгээд нөгөө нэг нийгмийн ухаан би эдийн засаг бизнесээр явсан 2 симпаяас асуух гэсэн нөгөө нэг SOGO гэдэг нийгмийн ухааны хичээлүүд байдаг шүү дээ. Тэрийг ер нь өгж ирсэн үү? Ер нь бол яг нийгмийн ухаан би гэхээр яг тэр нийгмийн ухааны хичээлүүд ч юм уу тийм зүйлүүд яг момшоогийн шалгалтанд хэрэг болт юм бол тэгээд юуны ахлах сургуультай 12-тоо 11-т нийгмийн ухааны анги байсан уу? Би бол тэр арай өөрөө байгалийн анги тэгээд ингээд чиглэл нь болохоор нийгмийн ухаан бий болохоор яг ингээд дараа жил хараа яах вэ? Нийгмийн ухааны анги руу орох уу эсвэл эндээ байж иж болох уу гэд нийгмийн ухаан руу орохоор ингээд амар тийм би ерөөсөө өмнө нийгэм газар зүйд түүхэн төр үзээгүй байдаг гэд. За би бол нийгмийн анги байсан. Гэтэ момшоогийн шалгалтын чи яг SOGO-гийн хичээл өгөхгүй штэ. Зөвхөн мета тэгээ 2 хилдэг өгч байгаа. Тэгээ дараа нь ярилцлагандаа орно. Гэтэ би бол яг өөрөө SOGO-г амар бэлтжижсэн. Яа тэгэл давхар хажууд нь ижи өгнө гэж боддог байсан болохоор SOGO-г бол бэлтжижсэн. Тэгээд хэрэгтэй юу гэж яг момшоогоо бэлтгэж байгаа бол яг SOGO хийхгүй байж болно. Гэтэ яг амьдралд хэрэгтэй юу тэгээ цааш чамд хэрэгтэй гэвэл мэдээж хэрэгтэй. Чухал хичээл юм чинь тэгээд момшоод бас тэнцчих юм бол дараа нэг жил хэлний бэлтгэжтэй суугатаа чи угаасаа ихээ SOGO-гийнхаа хичээлийг үзнэ. Хэлний бэлтгэлээ зааж угаар орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол хэрэгтэй хувьд хэрэгтэй. Тэгээ зүгээр яг момшоод бэлтээ тэгээ цаг мөнгөцөн. Гэтэ чи 11 дэх анги юм тий 11 дэх анги мичээ SOGO-гоо хийхэд бол хийхгүй л 12 дахь анги болцоо одоо 3 сарын дараа момшоо өгч байгаа бол одоо SOGO хийгээд бас тэгж заваа нэмэрлээд бол хэрэггүй шүү дээ. Жохон ухаантай шалгалтандаа бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд байгалийн ухааны хувьд байж болох уу гэж яг манай өмнө жилийн явсан дээдлийн үеийн Баска Сэмпай гэдэг байдаг мэдгүй. Тэр яг бас эдийн засгаар явчихсан бохгүй юу. Тэгээд байгалийн ухаанд байсан химийн олимпиадаар бэлтгэсэн. Тэгээд байгалийн ухааны ингээс нийгмийн ухаанаар яг эдийн засгийн чиглэлээр шалгалтаа өгөөд момшоогоор явчихсан. Тэгээд тэгэхгүй одоо яг нийгэмд ормоор байвал бас яг тэгж болохын хувьд болох Баска Сэмпай гэсэн л бэлээ. Тийм. За баярлалаа. Өмнө жилийн хинцдэг хоёр чинь Эмүүжин Баасан цэрэнгийн хоёр байгаа. Тэр хоёр хоёулаа байгалийн гэсэн 12-ийн 4. Тэгээд хоёулаа өгөөд тэнцэж болсон юм аа. Тэгээд би бол яг үнэхээр 11 дэх ангид бас байгалийн байгаа. Дараа нь би нийгмийн төлөв шилжиж орсон юм. Тэгээд яг үнэхээр харж байхад бол хүүхдээсээ шалтгаална гэж хэлээ да. Чи бусдын хэлж байгааг сайн бодож үзээд өөртөө л тусгаж үзэн дээр хата зарим хүмүүс бол байглаасаа нийгэм бэлтэж байгаа ч гэсэн сонгон суугаач юм уу багшнаас нэмэлт татлаа аваад бус мэдээллүүд одоо мэдлэгийн нөхөд авах боломжтой байдаг. Тэг чадна хэм бол байгаль руу ороод тэгээд зарим нэг хэрвээ байгалийн ангиас нийгмийн хичээлүүд өгнөх юм бол 12 дахь ангид чинь физик, хим, биологийн багш нар чинь тэр цагтаар чамайг нийгмийн хичээл хий гэж одоо тийм чөлөө цаг өгч болж магадгүй. Тэр ямар ч хэлсэн багш нараас асуугаад үзсэн дэр хаа. Хоёр тийм багш нараас л асуусан дээр тэгээд нийгмийн мэдлэг хэрэг болох уу гэж шалгалт өгөхөд яг үнэхээр хэрэг болохгүй. Гэтээ яг цаашдаа чи их сургууль сураад эсвэл ямар нэгэн хэлээр момшоогийн хэлний бэлтгэлээ сурах юм бол маш хэрэг болно. Тэгээд SOGO гэсэн шүү дээ. SOGO-г бэлтгэхэд бол Баттуурч өгч дэжтэй газар зүүн Баттуурч өгч. Энэ намайг 12 дахад Баттуурч өгч байдсан. Тэгээд бид Одоо байхгүй байгаа. Аха. Тийм үү. Уг нь бол бекат ч гэсэн ямар нэгэн байдлаар SOGO-г бэлтгэхийн тулд сургууль цагийн багш авдаг байсан л да. Та нар яг нийгмийн ангийнх нь үнэхээр SOGO дээр нэмэлт багш хэрэгтэй бол сургууль жоохон нэмэлт өргөдөл гаргаач юм уу? Асууад үтсэн дээр авах сонгон шиг юм. Бекат яг цагийн багш авдаг байсан. Бид нар Баттуурч өгч дээрээс 7 хоногт нэг юм уу 2 удаа суудаг байсан. Тэгэхээр сургуулийн захиргаанд өргөдөл гаргаад үтсэн дээр хаа. Би нэг асуулт асуучих уу? Нөгөө нэг хэрвээ
та нар ингээд Монбошод тэнцээгүйсэн шүү дээ. Тэгэх юм бол яг дараа жил нь дахин Монбошо өгөхөөс нь эсвэл арай өөр төлөвлөгөө байсан уу? За нөгөө дараалалаа явуулчих. Би бол өгөхөр л тэгээд дөөрөн бас ирсэн баг. Солон хэлбэл. Тэгэл өөхөхийн тулд бас л их сургуультай сайн сурах хэрэгтэй. 3.5 хүрэхийн тулд тэгэл сураал ясандаа дараачлахын тулд. Тэгээ би бодохдоо эхний удаа тэнцээгүй жилэн тэгээд 2 дахь өгөөд тэгээ дахиад тэнцэхгүй бол 3 дахь бол өгөхгүй гэж бодсон. Тэгээд 3 дахь өгөхөд 3 дахь курс авах учраас нэг мөсөн бакалавра төгсөн дээ гэж бодсон. Тэгээ 2 дахь л үе гэж бодсон. Би ч гэсэн бас унчвал үгэн гээд бүр тийм ахаа бэлдэх юм аа бэлдсэн юмсан гэдэгсэн шүү дээ. Яг энэ асуултыг ихтэй надаас толгоон багш асууж чи ингээ энэ жил тэнцэхгүй бол юу яах гэж ингээ би тэг багш ахаа л үгүй шүү дээ л хэлчихсэн. Тэгээд ер нь ингээ нэг бэлдсэн юм чи ахаа унцсан унлаач гэсэн ингээ дараачудаа бэлдэх чинь чам дээр амар байгаа шүү дээ. Тэгээд ер нь боломжаалтай тэрэггүй ахаад үгэл гэж үтээсэн. Тэгээд би уг нь хажуугаар нийтүү бэлдэжсэн л та. Тэгээд нөгөө нийтүү чи 11 сард автсан шүү дээ. Тэг 10 сард шоу бэлдэж байхдаа хажуугаар нийтийн бэлдэм үү гэж уг нь бодчихсон байхгүй юу. Гэхдээ ингээд нэг сэтгэлээ хоёр хуваагаад байгаа юм шиг ингээ хоёр юм руу зориод байгаад нэгийг нь алтчвал ингээ биш хоёр юм руу зорьж хоёуланг нь алтчвал ингээд амар харинштай тийчээснээс ингээ бүх хүчээ нэг юм руугаа дайчлаа л тэгэл тэрэндээ бэлдсэн дээр гэж би бол өөрөө боддог. Тэгээд нэг сүүлийн ижи үгээ хаяа зүгээр бэлдээггүй л орч ирсэн л та. Тэгээд ер нь би бол 3 удаа 3 боломжтой гурлангийн нөгөө л унсан ч яг тэгээ 3 удаа мөвшөө өгнө л гэж боддог байсан шүү дээ. Би бол 12 та өгөө тэнцээгүй. Тэгээд яг 1-р курсынхаа эхлээс эхлээд TOEFL, SAT, EJUD бэлтжижсэн. Тэгээд бэлтэж авч байгаа TOEFL-ийн оноотой болоод SAT reasoning test, subject test-үүдийн оноотой болоод тэгээд EJUD-ийн оноотой ч болоод яг момшоо төгж байхдаа би нөгөө сургуулиуд apply хийжсэн ихсээ хийгээд тэгээд момшоогийн хариу гарахаас өмнө ихний сургуулиудын хариунд гарсан. Тэгээд яг цагаа тооцоолж үзээл юмсуудаас бүгд apply хийсэн байхгүй яа. Тэгэхээр сургуулиуд чинь яг үнэн сайт дээр нь time table юм байдаг байхгүй, timeline юмсууд хэдэн сард яаж бүртгүүлээ, хэдэн сард яаж хариунд гарах уу гэх тэрнийгээ харж агаад хамгийн хичээл бэлтгэхдээ шалгалтандаа бэлтгэх тохиромжтой хугацаагаар зарцуулаад сонгоод нэмэр жоохон тест-дараалалтай төлөвлөлт явах юм бол юм давхцахгүй тэгээ үрт бүтээлтэйгээр хурдан хийгээд явчих болно гэж бодож байна. За өөр асуулт байна уу хүмүүст? Гайгүй те. За тэгэхээр өнөөдрийн яриагаар болохоор хэд хэдэн айгүй чухал мессежүүдийг Симпайнер нүглөө гэж бодож байна. Тэгээд нэгдүгээрт бол ерөөсөө тийм гуниглах ч юм уу те. Одоо юу гэдэг айх сандрах одоо нэг тийм төгшүүртэй мэдрэмж төрөх юм бол чи айгу завтай байна гэсэн үг юм байна. Тийм цаг хугацаа байгаа бол тэрнийхээ оронд шууд юма хийж эхлэе гэсэн зөвлөгөө өгсөн тий. За тэгээд яг одоо энэ нөгөө нэг ер нь бол нэгдүгээрт ингээд би чаднаа тэнцнэ гэсэн итгэл байх хэвээр хамгийн одоо суур итгэл тий. Тэгээд тэрийгээ цаашаа ингээд лавшруулаад зүгээр нэг хий хоосон одоо нэг тийм хөөрөл биш. Зүгээр л би тэнцчим чин гэж нэг тийм нэг жоо хоосон хий хоосон нэг тийм жоохон юу яваад идэг тийм биш. Яг газар дээрээ буугаад за би яг ингээд тэнцхийн тулд яг юу хийх ёстой юм бэ? Би яг юу чадаад юу чадахгүй байгаа юм бэ? Шалгалт өгөх хүртэл одоо тийм хугацаа байна. Энэ хугацаанд би яг одоо юу хийж амжуулах ёстой юм бэ гэд төлөвлөгөө гаргаад ингээд явах юм бол болох юм байна гэсэн мессежийг бас хүргэлээ гэж бодож байна. Тэгээд төлөвлөгөөний Симпайн болохоор шалгалтын үеэр те
шалгалтын тэр оноолтууд ямар байдггүй талаар маш сайхан нэрээ ярьж өглөө. Тэгээд бүгдээрээ бичиж тэмдэглэж авсан бах. Үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байсан. Тэгээ бас нэмэлтээр дэлгэрүүлээд асууж бас болох бах төлөвлөгөөнөө хувийн чатаар ч юм холбогдоод. Тэгээ манай бусад симпайнераас ч гэсэндээ бүгдээрэнгээс нь асууж болох байхаа. Тэгээ түүхтүүдээ миний үед ч гэсэндээ мэдээж момшоогийн шалгалт байсан. 7 дугаар үеийн төгсөгч. Тэгээд манай үеийн ихэнх нь бас момшоогоор тэмцээд явж исэн. Тэгээд ингээд одоо ингээд харж байхад те нөгөө нэг боловсролын тэгш гараа гэж нэг үг байдаг шүү дээ те. Одоо тэр маань юу гэсэн үг вэ гэхээр ингээл чиний одоо нийгмийн гарал угсаа юу байдیں۔ Ингээл бүх одоо тэр ингээд янз бүрийн зүйлсүүдээс үл хамааран чамд яг ингээд бүх хүүхдүүдэд ижлэхэн боловсрол олгох гэсэн нэг тийм одоо зүйлийг хэлээд байгаа шүү дээ тий. Тэгээд за яг чи одоо ингээд 10 жилдээ муу сурдаг байсан байж болно тий. Бүх хичээлдээ сайн биш байсан байж болно. Гэхдээ эргээд яг ингээд их сургуулаасаа чи бүр ингээд бусад хүүхдүүдээс илүү бүр одоо өндөр гараанаас эхлэх боломжийг энэ одоо момшоож юм бол олгоод байгаа гэж би хардаг. Яг ингээд хувийн зардлаарч биш те хэлний бэлтгэлээрч биш момшоогийн засгийн газрын тэтгэлэгт хэрвээ ингээд тэнцээд явчих юм бол чи ерөөсөө ингээд засгийн газрын тэтгэлэгт оюутан гэдэг утгаараа хүн болгоны орч чаддгүй одоо Японы топ 10 сургуульд бол ингээд илүү дүт замаар орох боломж чинь нэгдэж байгаа юм. За тэгээд тэр том олон одоо мундаг сургуулиуд орсноор одоо юу гэдэг маш олон давуу талууд чам нэгтэн тий. Нэгдүгээр тэр тухайн одоо мэрэгчлэр илүү гүнзгийрүүл сурах. За тэгээд илүү одоо өндөр түвшний профессорудаас одоо тэр хичээл номыг сурах. За тэгээд сурсны дараа жишээлбэл тий бүр ингээ мэрэгчлэрээ одоо цааш нь улам гоё гүнзгийрүүлээд явах зөндөө олон гоё боломжуудыг чамд ингээ нэгэд өгчдөг болохоор чи өнөөдрийг хүртэл хинж байсан байж болно. Чи ямар ч сурдаг байсан байж болно. Гэхдээ чамд ингээд үлдсэн энэ момшоогийн шалгалт хүртэлх энэ хугацаа чинь яг одоо ингээд өнгөрсөнд алдсан бүх зүйлийг ч юм уу нөхөх те тийм гоё боломжийг ингээд олгодог юм аа. Тэгэхээр тэнцэхгүй байсан ч хамаагүй заяа 2 өгнө үү 3 өгнө үү хамаагүй энэ гоё боломжийг бол өстой нэрээ яаж хийж яагаад атгаад аваасай л гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд нэгдүгээрт бид нар Монгол улсын иргэн байна те. Монгол улсын иргэн учраас биднэрт ийм засгийн газрын тэтгэлэг өгөх эрх нь ингээ бүр автоматар олгогдсон байна. Хоёрдугаарт бид нар шинэ Монгол сургуулийн сурагчид байна. Шинэ Монгол сургуулийн сурагчид бол яг бүр момшоор чиглээд бэлтгэд бол бүр маш олон ийм давуу талууд меритүүд байна те. Тэгээд өнөөдөр чамд ингээд хичээлээ ойлгохгүй ч юм уу, нойрч үрээд ч юм уу, өөр ямар асуудлууд байдیں۔ Те гэрийнхэн чинь одоо юу гэдэг нийтрээ бла бла зөндөө олон асуудлууд байж болно. Гэхдээ чи одоо өнөөдрийг хүртэл өөрийгөө ингээд нэг тийм дайчлаагүйгээрээ дайчлаад үзээ. Нэг юм ингээд бүр нэг сэтгэл гаргаад одоо ингээд чи юу чадах юм те тэрийг чи нэг өөртөө харуулаач. Тэгэж чадах юм бол тэгэж бэлтлээгээд унсан ч юусе харамсахгүй байхгүй юу? Яг тэгвэл хичээл хийгээд ингээд чамаас ерөөсөө тийм гар цохирол ерөөсөө байдаггүй. Харин ч чамд ингээд амар болон тийм юмыг замыг шинэ зүйлсийг ингэж нээж өгдөг учраас ерөөсөө энэ залуу насандаа тий чи одоо энэ 17 8 16 7 8 насандаа ингэж гоё хичээл хийх бүрэн боломжоор хангагдсан ийм байна гэдэг чинь бол бүр дээдийн тансаглал шүү хүүхдүүдээ. Тэгээд өнөөдөр яриа хийж өгсөн 4 симпайда маш их баярлалаа. Тэгээд ийм гоё яриа хийж өгөөд үзсэн харсан туулсан туршлагаасаа хуваалцсан бид нар чинь ингээл бас ийм гоё симпайнер ингэж ярьж өгдөг тийм боломж бас бусад сургуулиуд бас байна уу үгүй юу те. Тэгэхээр ингээд энэ яриаг үнгүү ингээд сонсож байгаа даа хүүхдүүдээ бүгдээрээ маш талархаарай. Тэгээд өнөөдрийн яриа хийж өгсөн цаг зав гаргасан 4 симпайда зориулаад одоо үнэхээр гоё сэтгэлийнхаа талархлыг бас хэлээсэй гэж хүсэж байна.
Доозо микрофон нээлттэй байгаа шүү. Микрофоноо нэгээд хүүхдүүдээ талархлаа илэрхийлээрэй. Шивэлч. Аа. За ер нь тэгээд дөрөс байгаа бүгднгийн танин тэгээд ер нь бол яг харахгүй симпайнараа харж өсдөг ингээд за тэр симпай юм болцсон байна ингэж хичээж байгаа юм байна тэр би бас ингээ хичээе гэж бас үнэхээр боддог жишээлбэл одоо төдөө симпай одоо Аристорийн дүлгэн симпайг ингээд өсөө хосолч чамгууд би бас хосолчдаг юм билүү гээд тэнгуут улам ингээд бүр хичээх гал ирмэлзэл бүр ингээд улам ингээд дэлбэрээд юм а тэгээд ямар ч байсан бид нарт дандаа ингэж одоо кохо нартай ингэж тусалж дэмжиж бүр хайр найргүй бүх ингэ зөвлөгөөгөө ингэж өгдөгт маш их баярлаа. Тэгээд хичээнэ. Амшаада тэнцэнэ. Баярлаа. Баяр хүргэе. Тэнцээрэй инхмаа. Инхмаа юу нийгмийн хоноор өгөх үү те? Тийм. За окей. Манай дөрвөөс бас хилээг үлдсэн зүйлээ хэлж болно шүү дээ. За хүүхдүүдэд боломжийг ашиглаад сэтгэлээ хөдлөөрэй. За сайн уу? 13 ангийн сурагч өндөр маань. Тэгээ юун түрүүнд өнөөдөр ирээд гисэн 4 симпайд баярлалаа. Тэгээ би бас өөрөө нийгмийн чиглэлтэй аюу тартай. Тэгээ 11 дэх ангид ороод бас нийгмийн анги болъё гэж боддог. Тэгээ өнөөдрийн ярианаас аюу их юм сурч авлаа. Тэгээ бас өнөөдрийн нөгөө яриаг зохион байгуулсан карьер хөгжлийн төвтэй бас баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Нэг асуулт асуугаад байна гэсэн 13 ангийн сурагч бидчихэн аваа. Тэгээд өнөөдрийн яриа болохоор яг энэ дөрвөн симпай олон зүйлсийг мэдэж авлаа. Яг хүн болгоноос нэг хэрэгтэй мэдээлэл ингэ нэм амар хэрэгтэй гэж бодсон юм а мэдээж авчихсан. Тэгээ бүх симпай нартаа маш их баярлалаа. Тэгээд цааш хичээл амт нэг сонирхол тавья. Тэгээ миний асуулт болохоор би дөрвөн амар сайн мэддэг байхгүй юу? Манай ахтай нэг үед байсан. Тэгээд нөгөө нэг Японы нөгөө нэг клуб явдаг. Тэгээд хэхэндээ амар сайн байна гэж. Тэгээд ингээд ингээд цаашдаа ямар хэл сурах гэж байна? Одоо ингээд яг сурж байгаа хэл байна уу? Япон, англи, монголоос илүү тэгээд нөгөө Индраны манай симпай болтлоо нөгөө орос хэлтэй байсан гэсэн шүү дээ. Тийм болохоор бас ингээд цаашдаа ямар хэл сурах гэж байгаа юм бол гэж сонирхсон. За би одоо юу гэх юм яг ингээд 9 дугаар ангидаа ингээд өөр гадаад байсан. Тэгээд тойд нэг юм яг солонгос хэл нэг хайлт жоох үзсэн байхгүй. Тэгээд яг нэг солонгос хэлний өсийг үзсэн болохоор тэгээд хэрвээ зүгээр ингээд боломж нь олох юм бол уртаас нэг солонгос хэлийг нэг үсэн бүрэн сурчаад дараа нь ерөөхдөө бол хэрвээ чадвал нэгд одоо Японд сурсан чинь хятад хэл рүү бас ер нь орё гэж бодож байгаа. Тэгээд яг хуу одоо орлоод үздэг байх та. Баярлалаа. Уушаа зүгээр санал хэлчихв. Нөгөө нэг манай дөрвөн симпайын бас Facebook хаягийн зарим тэгэхээр бүгдээрээ ингээ комментэн дээр биччихв. За тий. Чат руу Facebook хаягаа ч юм уу те мэйл хаягч байж болно хүүхдүүдийн холбогдож болох хаягуудаа биччихээрэй манайхаа. За нөгөө саяны хэлний талаар би бол Япон хэлээ бүр сайн болгож сурнаа. Тэгээд жоохон байхдаа бас солонгост амьдарч исэн болохоор солонгос хэлээ бас нэгэнд жоохон ихлүүлсэн юм чинь тэгээд дуусаа гэж бодож байгаа. Тэр ямар хэвлээ. Би нөгөө момшоогоо дуусчаа бас яг солонгос хэл ихлүүлсэн байхгүй юу. Тэгээ анхаашдаа дуусгацгаа тэгээ солонгос хэлээ илүү сайжруулах гэж бодчих. Өөрний тохирсон юм шиг л адилхан байхгүй юу. Би нөгөө мөн жилдээс хойш Франц хэл үзэж байгаа. Тэгээ Франц хэлээ илүү сайжруулад цаашаа Испани хэл сурт юм уу л гэж бодож байгаа. Баярлалаа. За баярлалаа. Хаяг дээр бичсэн байх шүү за. Би бас тэгээ зүгээр хэлээ хэлчихв. Доозоо. Ингээд дөрөв симпаяс бүр ингээд дөрвөлнгээс шал өөр тийм мэдрэмж мэдрэгдэж байгаа байхгүй юу ингээд
яг нөгөө манай 18 дахь үеийн симпани хэлсэнчлэн нөгөө нэг зам өөр байдаг гэдэг шиг бүр яг шалгалтын бэлтгэл нь хүртэл ингээд өөр. Саяны ингээ яриануудыг сонсоод байж байхдаа жишээлбэл 19 дэх үеийн төлөвлөгөө симпаниас тийм нэг гал ирмэлзэл мэдрэгдэж байгаа бол ингээд одоо хин 18 дахь үеийн төлөвлөгөө симпаниас болохоор нэг тийм хүн ухаанлаг тэнгүүтээ хажид цэцэг симпаниас болохоор нэг тийм тайван дүлгүүн тэгээд нөгөө симпаниас болохоор амар тийм цоглог тийм нэг сэргэлэн байдал мэдрэгдэж юм. Ер нь нэг тийм айгу бүгднгээс л нэг гой энерги мэдэрч баярлалаа. За баярлалаа. Тэгсэн гэжээ шүү. Цэлмэг гэж хөвгтөл дүлгөөнрөө л их мессеж хичээлах шүү тий. Дэлгөөний фэн юм шүү. Харин фэн л юм шиг байна. Хонгийн ертөс юм ба шүү. За. Манай дүлгөөч одлоо. Манай сургууль тэгээд айгу гоё. Ер нь хүүхдүүд амар мундаг. Тэгээд үе болгоно нэг тийм өөр гэсэн гоё онцлогтой байдаг. Тэгээд тэрний ингээл үед нэг амар тийм годууд байдаг штэ. Хичээлдээ нэг амар мундаг сайн. Тэгээл момшоо өдрээр ингээл явж мавцсан. Тэгээд хамгийн гол нь тэр хүүхдүүд ингээд 3 жилийн дотор жишээлбэл ингээл анх 10 дугаар ангид яаж орж ирж ирсэн тий төгсөхдөө ямар болоод гарч ийн гэдэг тэр ийм нэг өөрчлөлт нь одоо яг ийм багш нарт амар шууд харагддаг. Тэг ямар ч гэсэн ингээд багш нар талаас ингээ харахад хүүхдүүдийн тэр одоо өсөж дэвжиж байгаа яг тэр зорилготой хүрч байгаа тэр өөрийгөө дайчилж байгаа яг тэр нөгөө давталгын өрөөнд хичээлээ хийгээд сууж байгаа эднэр бол үнэхээр айгу гоё тийм гайхалтай энерги авах тийм мэдрэмж байдаг. Тэгээд одоо манай 2 дугаар үеийнхэн төгсөж जैन. Тэгээ 2 дугаар үеийнхэн ч гэсэндээ маш гоё амжилт гаргах байх гэж найдаж जैन. Тэгээд 19-ийнхэн ч бас супер байсан тий. Тэгээд яг энэ ингээл уламжлал доош доошоо ингээл үргэлжлээд явдаг энэ юм бүр үнэхээр гоё байдаг шүү. За даваад цэндийн сэтгэлийг аваад тэгээд ер нь бол яриагаа дуусъя гэж бодож байна. Сэтгэлдлүү асуултууд даваад мөнгө юм уу? Гараа өргөсөн байна тий. Би сэтгэлээ хэлж нөгөө нэг энэ яриан суун гэж анх суухтай ерөнхийдөө төстэй юм ярих хэрэгтэй гэж бодож суусан байхгүй юу? Тэгсэн чинь нэрээ сая энэ инхма ихчийн хэлсэн шиг яг адилхан бүгдээрээ шал өөр хувь хүн шал өөр хүмүүс өөр юм яриад тэг надаас их урам зориг өглөө л дөө. Тэгээд бас нэг юм ойлгож авсан нөгөө нэг юу заавал ингээ бустай адилхан байх гээд бустайгаа өөрийгөө харьцуулаад тэгээд тэрэндээ шаналж манлаад байх шаардлагагүй. Яг өөрийгөө л сайжруулад өөрийнхөө чадлаар сайн хичээгээд явбал ерөөдөө болох юм байна гэж одоо бодол суулаа л та тэгээд баярлаа. Яг зөв. Тэр ч өстой тийм шүү. Тэ. Уучлаарай. Тэгээд нэг хэлчихв. Доосоо. Нөгөө нэг би 8 дугаар ангитай яг хамгийн анх яг момшогийн ирэн суужсэн байхгүй. Зүгээр санаандгүй явж байгаа л орцсон. Ингээд дүгнээд үзэхэд бол энэ удаагийн яг тийм нэг онлайнаар хийж байгаа нь илүү үр дүнтэй юм шиг санагдчихлаа. Ингээд илүү тийм хүмүүс чөлөөтэй ингээд гэртээ байгаа ч юм уу эсвэл нэг яг мэдгүй ямар ч байсан сургууль баахан багш нар харахгүй байгаа болооч тийм үү. Ямар ч аягаа чөлөөтэй ярьлаа. Тэгээд өмнөхүүд дээр болохоор яа л нэг өөр юм гэсэн сургууль дээр ярьдаг байхад бол энэ цаашдаа юм онлайнаар хийвэл зүгээр ч юм уу гэж. Нөгөө тайзан дээр гарч чаддаггүй жоохон сандраад байдаг хэрэг. Тийм болохоор онлайнаар явахлаар хамаагүй чөлөөтэй тэгээд битээхан байна. Зөв. Өмнө ч нөгөө момшогийн яриа гэхээр ингээл 10 20-уулаа тайзан дээр ингээл суучдаг тий. Тэгээд
бас яг ингээд нэг хүнээс тухтай яриа авахд бас жоохон хэцүү байгаа гэдэг тал байсан. Гэтэл манай энэ момшоогийн яриачууд алдартай шүү дээ тий. Айд завж байгаа юм шиг л. Хүүхдүүд ер нь ихэнх ингээл тэнцэн хүүхдүүдийг сонсож байхад момшоогд тэнцэн симпайнерын яриаг сонсоод ер нь өстэй амар хитгэл авсан. Тэгэл би ч гэсэн яг энэ яриаг ингээл гоо нартай хийндэ гэж бодоол тэгэл тэрнийхээ төлөө амар хичээсэн гэж хэлдэг хүүхдүүд зөндөө байдаг. Тэгэд өнөөдөр 40 хүүхэд 50-аад хүүхэд баг сонссон баг. Тэгээд энэ хүүхдүүдийн одоо оюун ухаанд ямар ч гэсэн нэг юм одоо үлдээд гарч байгаа байхаа л гэж бодож байна. За тэгээд хүүхдүүдээ өнөөдөр ингээд өндөрлөд хийдүүлээ тийм ээ. Ямар ч гэсэн та дөрөвтөө маш их баярлалаа. Тэгээд бас дахин баяр хүргэе. Хамгийн гоё бас ийм нэг шатыг ахлаа штэ тий. Тэгээд одоо бас цаана зөндөө олон одоо амьдралын шатууд хүлээж जैन. Тэгээд тэрэндээ бас илүү амжилттай, ахицтай. Гэтэ яг нэг түрүүн төлгөө хийсэн штэ ингээд уналт гэдэг зүйл бол ерөөсөө нэг тийм муу зүйл ерөөсөө биш ээ. Тэ? Харин ч ингээд тэрнээс хүн илүү одоо хүчтэй болж босч ирж чадах юм бол маш их зүйлийг ухаарнаа. Тэгэхээр би бол ингээд нэг юм руу ингээд бүр улаарч дайраад тий. Ингээл одоо юу гэдэг юм момшоог ингээл за яг өгөөд үзье гээл өгөөд үзэх юм бол зүгээр мэдээж тэнцэхгүй. Гэтээ ингээл зүгээр би заавал тэнцэн гэл амар улаарад шалгалтаа өглөө. Тэгээд шалгалтаа унлаа гэж бодъё л да тий. Тэгэхээр тэр хүнд бол ингээд амар том цохилт болно. Хоёрдугаарт бүр ингээд амар тийм том хичээл болж байгаа байхгүй юу? Өөртөө ажиллах. Би ч одоо яг юун дээр алдсан тий. Би яг ямар байдалтай ер нь орцсон. Тэгээд тэрнээсээ ингэж өөрийгөө гаргах. Ер нь бол тэр нэг өөрийнхөө унсан нүхнээс өөрөө гарч чадна гэдэг чинь амар том чадвар байдаг. Тэгэхээр момшоо гэдэг нэг ийм шалгалтыг одоо гейм буюу шалтгаан болгоод өөрийгөө тэгж одоо хөгжүүлэхтэй тэр гоё боломжийг тэнцээгүй байсан ч хамаагүй чамд айгүй их зүйл өгөх учраас энэ боломжийг сайхан ашиглаарай гэж хэлье. За баяртай манайхаа. Баярлаа. Та нөгөөнийг рекордод